Хатыг 500,000 төгрөгөөр торгосон гинэ. Чин Эйкул одоо яг энэ хинт Эркад зориулсан бас нэг постыг оруулсан байгаа. Ингээд энэ прокурордоо солиогд ах чи үгүй гэдэг ингээд татгалцаад тахаар мэдэхгүй. Одоо яа яг яасан болоо. Тэгээд Монгол AI гэдэг байгаа энэ пэйж одоо бүр болоосоо. Яг энэ лайвуудын яриаг ингээд сонсонгууд бол яг миний хувьд те эмэгтэй хүний хувьд өөрөө жоохон хөвгтэй хүний хувьд бол маш юм зүрх эмзэглэмээр бол санагдсан. Сайн хөөрхөн хүмүүс минь бүгдээрээ цоошин тхэн бичлэгээр уулзаж байна. За энүүдийг хаа бичлэг дээрээ хэдүүлээ яг сүүлийн үед сошиалээр нэлээд яриад байгаа сонин сайхан сенсацтай мэдээллүүдийн талаар ярих болно. Наримдах хитэд ард улсад 100% тэтгэлэгтээ суралцахыг хүсчихвэл та хэд маань анхаарлаа наашаа хандуулаарай. Та нарт одоо маш гоё мэдээллийг дуулгах гэж байна. За энэ нь болохоор бүгд наримдах хитэд ард улсын топ 100 их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр яг одоо зарлаад байгаа юм байна. За тэгээд үүнд сургалтын төлбөрөөс гадна оюутны барь мөн үнэ. За үүн дээрээ нэмээд сар болгон 2500 оны стипендтэйгээ бодтоо бүр үнэхээр гоё байгаад тэгээ бүртгэлэн тусгад одоо харин цөөхөн хоног үлдсэн байгаа юм билэ 11 сарын 20-нд бүртгэлэн тусах болохоор та хэд маань энэ пэйж рүү холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг үн төлбөргүйгээр авах боломжтой. Тэгээд яалчгүй үүн дээр ингээд өрсөлдөө маш ширүүн байдаг тул та хэд маань амжиж бүртгүүлээрэ. Facebook дээр бүр юу болоод байгаа юм бэ те. Би бүр ингээд сүүлийн үеийн зарим мэдээллүүдийг хараад ингээд өөрөө бүр цочирдоод зарим нь хараад баг хямрах гад аа мó ер нь аль тиймэрхүү нөхцөл байдлууд бас гарч ирлээ. Тэгээд хэдүүлээ бүр ихнээс нь ярьцгаая. За хамгийн их зүйл маань болохоор дуурхуу өмчлөн мөнхөд хоёрын асуудал байгаа. За би яг энэ хоёрын асуудлыг бүр ингээд анх гарч ирэхээс нь ахуулаад ярьж ирсэн шүү дээ. Намайг бүр ингээд ихнээсээ сонсч ирсэн хүмүүс бол бүгдээрээ мэдж байгаа байх гэж бодож байна. За тэгээд яг сая энэ хоёртой холбоотой бүр зөндөө бүүм болоод ингээд зөндөө мэдээлэл юмнууд гарлаа. Маш их бичлэг ярианууд цацагдлаа. За тэгээд хэдүүлээ бүр энийг одоо сүүлийн үеийн мэдээллүүдийг яг ингээд эхнээс нь дараатай ярьцгаая. Хамгийн эхлээд 11 сарын 4-нд Мөнхбат рекорд цэгийн минийхантай хамт дуурхун өмчийн одоо яг тэр нэрийн барааны дэлгүүр дээр нь ингээд очоод шууд ингээд ярилцлага авахар очсон байгаа. За яг тэр үед нь одоо Мөнхбат болохоор ингэж аахгүй би бол ингээд захиралтай ч уулзах гэж ирсэн мадаан ч ингээд захиралчаа алхаа. Тийм болохоор би ингээд чамаас нэг хэдийн асуучихъя гэд худалдааны зөвлөгт нь хэлээд за хамгийн эхлээд болохоор NM-ийг худалдаж авдаг. За тэгээд яг миний дансыг хаацсан учраас би ингээд бэлэн мөнгөөр авах гэж ирсэн юм а гэдэг яг бэлэн мөнгөө гаргаж өгөөд NM-ийг худалдаж авдаг байхгүй. Тэгээд яг одоо энэ зүйл чинь одоо яг юу юм бэ? Витамин юм уу? Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм уу? Биологийн төвт бүтээгдэхүүн юм уу? Яг юу юм бэ гэд худалдааны зөвлөхөөс нь асуусан чинь худалдааны зөвлөх нь болохоор энэ ингээд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу одоо яг эрүүл мэндийн нэмэлт одоо витамин багамаа гэж тайлбарладаг байхгүй. Энэс гадна та ингээд манай гэрчлэгийг үзчих юм. Манай гэрчлэгээ нэнэ гэд харуулдаг. За тэгээд яг казан дээрээ гэрчлэгээгээ бол байршуулсан байлээ. Тэгээд тэр гэрчлэгэн дээр нугасаа биологийн төвт бүтээгдэхүүн гэд бүртгэлтэйгээр ингээд гэрчлэгээгээ авчихсан байсан шүү дээ. Өмнөх бичлэгүүдтэй бас ярьж ирсэн. За тэгсэн чинь Мөнхбат ингээл өө эн чинь бас ингээд шал өөрөө ойлголцтой гэх мэтчлэн яриад за тэнгууд яг нэг аль бие усны вебсайт дээрх мэдээллүүдийг асуудаг байхгүй. Танах яг хаана үйлдвэрлэгддэг. Тэгээд яг яагаад зөвхөн ингээд Монгол улсад ингээд худалдан борлуулалтын гэх мэтчлэн асуудаг. За тэгсэн чинь тэр худалдааны зөвлөх нь болохоор манайх ингээд яг Нидерландтай үйлдвэрлэгддэг. За тэгээд яг зөвхөн Монгол гэлтгүүгээр Япон, Солонгост ч гэсэн худалдаалагддаг гэж хэлдэг. За Мөнхбат үүн дээр нь бас л зөрүүлээд тэгвэл яагаад танай энэ сайтн дээр чинь тэр мэдээлэл чинь байхгүй байгаа юм бэ гэх мэтчил ингээд асуудаг байхгүй. Гэсэн чинь худалдааны зөвлөх нь та ингээд манай сайт руу ороод мэдээлэлүүд харж байгаа гэд хэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь яг Мөнхбат би ингээд танай тэр альбиосны сайт дээр байгаа зүйлүүдийг ингээд хараад ингээд асуугаад байгаа штэ гэж хэлээд за үүнээс гадна танай бүтээгдэхүүний чинь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нэлээд авч хэрэгжилж исэн байлээ. Яг тэр хүмүүстэй ямар юм давуу талтай, ямар сайн талтай. За тэгээд яг одоо чамаас ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүн ирээд одоо би энийг яг уул ямар юм эрэг тал байгаа вэ, эрэг зүйл байгаа вэ гэж асуувал чи яг юу гэж хариулах вэ гэх мэтчлэн юмнуудаа ингээд асуудаг. За тэгэнгүүт яг саний худалдаж авсан NM-ээ шууд ингээд задлж харуулдаг байхгүй. Тэгээд яг задлсан чинь дотроос нөгөө нэг ямар нэг ийм одоо хүнсний бүтээгдэхүүнд байдаг нөгөө муудуулахгүй нөгөө юм жижигхэн цаас идэв шүү дээ. Одоо тэрийг өгдгүүлээ. Яг тэр нь гарч ирдэг байхгүй. Тэгэл яг Мөнхбат өөний хараа энэ цаас нэгээд гараад ирлээ шүү дээ. Дуурхамж яг өмнөх бичлэг дээрээ одоо яг Монголд ирж байгаа NM-нүүд дотор энэ цаас байхгүй. Яагаад гэвэл манай Монгол ингээд сэрүүн эрсдэс уур амьсгалтай учраас заавал тэрийг хийх шаардлага байхгүй гэж Европын талаас ингэж хэлсэн ингээд өөрөө ярьж ирсэн шүү дээ. Гэтэл эндээс ингээд гараад ирж байна. Энэ хэдийн ингээд яриа энэ мэтчлэн зөрөөд байгаа байхгүй юу гэх мэтчлэн ингээд хин Мөнхбат ингээд хэлдэг. За тэгээд яг энэ одоо яриа гэх юм уу одоо энэ зүйл ингээд гадаа бол үргэлжилдэг. Одоо яг тэр нэрийн барааны дэлгүүр доторх процесс нь яг энэ хэд ингээд болдог байхгүй. За тэгээд яг гадаа ингээд гараад яриагаа өгсөн чинь сэтгүүлч нь ингээд Мөнхбатаас
асуудаг л да. Урхамжиж ингээд таныг болохоор манайхыг ингээд Хятадаас ингээд энэ нэмийг оруулж ирдэг гэж гүтгсэн. Манайх яг үндэ Нидерландаас ингээд энэ нэмийг оруулж ирдгээ гэж хэлжсэн. Та энэ талаар одоо юу гэж хэлэх вэ гэд асуусан чинь Мөнхбат яг тэрэн дээр нэм тайлбарыг өгдөг. Одоо хамгийн анх отхон төгс ингээд лайв хийгээд те одоо үнэхээр Хятадаас авд юм уу үгүй юу гэдэг дээрээ шууд ингээд одоо санхүүг хаав ингээд баримтыг гаргаж ирээд яг гайлаар хэд орж ирсэн. Тэг яг нийт үнийн дүнд хийдээсэн гэдгийг ингээд харуулж байгаа, баримтаа харуулж байгаа гэсэн чинь урхамж тэрийг өөрөө харуулж чадаагүй. За үүнээс гадна надад өөр нотлох баримтж байгаа. Би тэрийг бол ингээд яг шүүгтээр харуулна гэж бол өөрөө хариулсан байгаа. Тэгээд яг Мөнхбат яагаад NMN-ийг худалдаж авсан бэ гэхлээр одоо яг тэрийг нь олон улсын одоо тэр лаборатори шинжилгээний газар явуулж шалгуулах чаа гэж бол хэлж илээ. За үүнээс гадна одоо Мөнхбатад ч нөгөө урхамжээс хэмжлэхээрээд нэр төрт нь хаалцаан гэд 290 саяг хэмжилсэн гэж өөрөө бол ярьсан. За тэнгууд яг би одоо ингээд өмгөөлөгч авъя гэхээр тэр үнийн дүнгийнхээ 10% нь өмгөөлөгчд өгөх ёстой байдаг юм байна лээ. Тэгэхээр ер нь бол нэг юм 29-30 цагийг би өмгөөлөгчд өгөх ёстой. За тэгээд яг өмгөөлөгч авъя гэх тэнгууд өмгөөлөгч нар чинь эн чинь ингээд маш юм том юм одоо ийм асуудал учраас ер нь бол өмгөөллийн ферм авах ёстой. Нэг өмгөөлөгч бол яагаад ч энэ дээр ингээд ажиллаж бол чадахгүй гэж хэлж илээ. Тэгээд яг ферм аавна гэхээр одоо 40 цагийг би өгөх ёстой болж байгаа юм байлээ гэд хэлдэг байхгүй. Тэгээд тэр нь бол ингээд надад бол үнэхээр ингээд хүнд тусч байна. Тэгээд яг хэдэн жилийн дараа одоо ингээд шүүхийн процесс нь үргэлжилж байгаа дууслаа гэж бодоход одоо ингээд өдөр ирэх тусам л мөнгөний үнц нь унж байгаа учраас миний одоо тэр 40 сая ингээд хэдэн жилийн дараа яг өнөөгийн 400 мянга шиг болцсон байхыг би үүсэхгүй штэ ингээд айгүй мэрсэлтэй байна гэх мэтчлэн яг иймэрхүү зүйл ярьж ингээд яриагаа өгдөг байхгүй юу. Яг ингээд яриа өгчсэн чинь манайхан цагдаа хүрэгдэрдэг заяа. Тэд яг дуу эмчийн талаас цагдаа дуудчихсан байсан юм байлээ. Тэд яг ийм дууд өрсний бичлэгтээ орж ирээд ингээд хүчээр юм авлаа гэдэг зүйлээр ингээд цагдаа дуудсан гэж байгаа байхгүй юу. Тэд цагдаа нь ингээд яг юу болсон юм бэ гэх мэтчлэн ингээд асуугаад ийм гомдол ингээд манай дээр ирсэн гэдгийг бол хэлдэг байгаа. За тэгээдсэн чинь нөгөө сэтгүүлч Мөнхбат хоёр ч ингээд бүр ингээд гайхаад ерөөсөө хэрүүл маргаан болоогүй штэ. Би одоо ийм бүтээгтүүнийг бол худалдаж авсан. Тэгээд олон улсын байгууллагт ингээд өгж одоо ингээд яах гэж байгаа шалгуулах гэж байгаа. Үүнээс гадна нөөтийг өгөхгүйсэн гинэ. Тэгээд яг нөөтөө хүлэнгээ нөөтөө авах гад хүлэнгээ тэндээ ингээд нэг хэдийн масгууд байж исэн гэж бол хэлж байгаа байхгүй юу. Тэгээд цагдаа нь сайтынх нь зөвшөөрлийг үзээгээд зөвшөөрлийн үзээ байжсэн чинь одоо тэр дуу эмчийн тэр худалдааны зөвлөх залуу юм шиг байгаа. Тэр залуу нь ингээд ирэнгүүтээ тантай яриг нэгээд уцаа хүчдэг байхгүй. Тэд яг цагдаа нь ингээд уцаар ирсэн чинь Мөнхбат ингээд хэлээд тэр хараа ингээд цагдаатай хүртэл ингээд бүр уцаар яриулаад байгаа зү. Бүр ийм том байгаа зү. Ийм байхад шүүх надад ингээд үнэн мөнөөр ингээд өвүүлчлэхгүй гэдээ бол хэлдэг байгаа. Тэгээ бүр ингээд танаа сайтыг чинь камер байхад хүртэл эдгээр ингэж штэ гэж бол хэлдэг. За тэгээд цагдаа нөгөө энэ үгийг ингээд сонсоод уцаар ярьж дуусаад за тэнгуүтээ бид нар бол ингээд хин нэгэнд автаж бол ингэж ажил хийдэггүй гэт тэрийг бол хилдэг. За тэгсэн чинь Мөнхбат та тэгэд ингээд уцаар ярихгүй гэд хэлж болох л байсан шүү дээ. Тэгтэл ингээд ярьчихж байгаа байхгүй юу гэх мэтчлэн иймэрхүү процесс бол ингээд өрнөдгөө. За тэгээд яг цагдаа нь Мөнхбатын хувийн мэдээллийг ингээд аваад тэгээд яалч шүн өөртөө гомдол ирсэн учраас нөгөө мэдүүлэг энэ төр аавна гэд тэгээд яг цагдаагийн газар явчаарай гэж бол хэлдэг байгаа. Тэгээд бас энэ ярилцлага дээрээ Мөнхбатыг одоо өөрөө нөгөө нэг бэлгийн халдвараас ингээд сэргийлэх гэл янз бүр юм зартын шүү дээ. Тэд нар дээр нь бүр ингээд үнэхээр юм одоо чанга шалгалтыг хийсэн гинэ. Тэгээ Мөнхбат өөрөө энийг ярихтаа болохоор тэгтээ тэр хүн бол үнэхээр сайн ажилласан. Яалч ингээд өөрийнх нь хийх ёстой ажил учраас би ингээд тэр хүнд бол буруугч чадахгүй гэд ярьж илээ. За тэнгуүтээ яг тэр бүтээгдэхүүнийхаа бүх мэдээллийг өг. За тэр компанийн мэдээллийг өг. Төвөрлийнх нь бичгийг ингээд үзүүлэх гэх мэтчлэн ингээд захимаар ингээд шалгалт хийсэн гэж байгаа байхгүй юу. За тэнгуүтээ бүгдийг ингээд яг баталгаад орчуулгаар ингээд орчуулсан байх ёстой гэх мэтчлэн шаардлагуудыг тавиад бүгдийг шалгаад за тэгээд яг эцэст нь Мөнхбатыг 500 мянган төгрөгөөр торгосон гинэ. За яагаад тийм мөнгөөр торгосон бэ гэхэлэр тэр нь одоо тухайн бүтээгдэхүүнд нь ямар нэгэн юм асуудал байсан да биш. Зүгээр яг тиймэрхүү зүйлийг шууд ингээд сурталчилсан гэдэг утгаар нь 500 мянган төгрөгөөр бол торгосон гэж бас өөрөө хэлсэн байгаа. За тэгээд яг энэ ярилцлагын төгсгөлд сэтгүүлч нь асуудаг та яагаад ингээд ураад идэм бэ? Ингээд уурах уу гэдэг хүнтэй ингээд ямар нэгэн юм өс хонцонтой юм уу? Яг яадын маркет дээр ч гэсэн ингээд уурч исэн гэх мэтчлэн ингээд асуудаг байхгүй. Тэгсэн чинь Мөнхбат болохоор би ингээд Монгол улсын иргэн хүн би өөрийгөө биелүүлээд энэ болгоноор ингээд ажиллаад ингээд явж байна. За тэнгуүдээ би өөрөө нүг яг хиттийн
юулээ эмийн үйлдвэрт ингээд ажилтгаа гэх мэтчлэн тийм тайлбарыг өгөөд энэ бичлэг нь бол дуустдаг байгаа. Энэ бичлэг ярилцлагын цацагдаад маш олон хүмүүсийн хандлтыг авч эхэлсэн. За тэгээд яг үүн дээр нь invoice-ийн ч гэсэн дуурсан байлээ. За үүн дээр нь мөнх хат болохоор ингээд худалдагдаагүй сэтгүүлч сайтууд байгаад маш их баярлалаа. За бас ингээд намайг дэмжиж байгаа хүмүүс байгаад маш их баярлалаа гэд постуудыг бол оруулаад явж исэн. За үүнээс гадна 11 сарын 5-нд сэтгүүлч Отгонтой хамт мөнх хат бас 30 минутын лайвыг бол хийсэн билээ. За энэ лайв болохоор яг мөнх хатын одоо аккаунт дээр биш, одоо тэр Отгон сэтгүүлч аккаунт дээр оруулсан байгаа байхгүй. За тэгээд тэр лайв дээр нь яг юу гардаг вэ гэхэлэр энэ хоёр ингээ хамт явж агаад шүүхийн захирамжийг бол авдаг. За тэр шүүхийн захирамж нь 2025 оны 8 сарын 21-нд бол гарсан байлээ. Тэгээд яг 14 хоногтой буцаагаад гомдол бас гаргаж болно гэж байгаа байхгүй юу. Яг тэр захирамж дээр нь болохоор мөнх хатаас 296 саяыг нэхэмжилж байна гэж бичигдсэн байсан. За үүнээс гадна одоо яг энэ дуу эмч болон дуу эмчийн компани тэр бүтээтгүнтэй холбоотой ямар нэг юм ингэж олон нийтэд ингэ мэдээлэлж одоо олон нийтэд засаж болохгүй гэдэг юм хоргийг бас ингэж тавиулсан юм байна лээ. Тэгээд яг тэр лайв дээр энэ талаараа яриад бас хүүхдүүдийнхаа дансыг хаалгасан гэдэг талаар яриад мөнх хат бол уйлсан байгаа. За тэгээд яг энэ уйлсан бичлэгэн ч гэсэн ингээд нөгөө хүмүүс катлаад ингээд сошиалээр бас нэлээх ингэж яригдсан. За ялангуяа хүмүүсийн маш их ярих болсон шалтгаан нь бол яг энэ гэж хэлж болно. Тэгээд бас яг тэр хүүхдүүдийнхаа дансаа ингэж хаалгууснаа харуулдаг байхгүй. Тэгсэн чинь яг тэр сэтгүүлч Отгон болохоор одоо ингээд одоо үнэхээр ингээ гэмт хэрэг хийцэн хүн байсан ч гэсэн те одоо тийм хүний хүүхэд байсан ч гэсэн тэр хүүхдийн дансыг хаах эрх ерөөсөө байхгүй гэдэг яг тэр хоёр тэр бичлэг дээрээ тэр талаар маш олоод ярьдаг. За үүнээс гадна ингээд тэр хоёрыг одоо ингээ гадуур явж байгаа шүү дээ те гадаа ингээ талхаад явжингууд маш олон хүмүүс ингээл мөнх хатыг таниал хүүе заастаа сайн уу амжилт хүсье дэмжиж байгаа шүү гэх мэтчил ингээд хэлж байгаа нь бол харагдчихсан. За үүнээс гадна нэг их ч хүртэл ингээд одоо энэ залуу бол ингээд дэмжиж байна маш ингээд зөв одоо үнэн мөний төлөө явж байгаа шүү гэдээ бас ярилцлагаас өгсөн байсан. Ингээд дараагийн процесс нь 11 сарын 6-нд болсон. За үүнд болохоор мөнх хат одоо нэгэн бичлэгийг ингээд өөрийнхөө Facebook аккаунт дээр хийдэг байхгүй. За тэрэн дээрээ болохоор одоо ингээд би яг цагдаагийн газар очихоос өмнө маш ингээд ноцтой нэг мэдээллийг та нартай хүргье. Тэгээд хэдүүлээ бол ингээд төв талбай дээр уулзаад одоо ингээд бүгдэнд нь тусны юм яриа өгөх боломжгүй учраас бүгдээрээ хамт ингээд нэг дор уулзчаа гэд цаг товлоод бүгдээрээ уулзсан билээ. За тэнд нь маш олон телевиз одоо сайтууд очсон гэдэг нь бол харагдчихсэн. Баахан ингээд үн сэтгүүлчид баахан камерууд байгаа нь бол харагддаг. Тэр хамгийн ихэнд би ингээд дуу өмчийг эрүүл мэндийн яамтай ингээд хамааралтай холбоотой хүн байж магадгүй гэж хардж байна. Яагаад гэвэл Монгол улсад зарагдж байгаа им витамин хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд чинь бүгдээрээ Монгол улсын одоо эмийн бүртгэлд байх ёстой байт юм а. Гэтэл эдний бүтээгдэхүүн тэр сайт дээр байхгүй байна гэж бол хэлдэг. За тэгээд энэ сайт дээр байхгүй байгаа учраас одоо ингээд хууль бус юм зарж ийн гэж бол харж болохоор байна гэж хэлдэг байхгүй. Тэгээд яг тэнд байсан сэтгүүлч нартай ингээд iPad-н дээр хайл тэгээд ингээд байхгүй байгаа бидтэй өөр бүтээгдэхүүн ингээд хайхаар гарч ирж байгаа мөртлөө эдний бүтээгдэхүүн байхгүй байгаа зү гэж харуулдаг байхгүй. За тэгээд яг иймэрхүү яриа өгөөд байж исэн чинь яг тэр дуу эмчийн компанийнхаа нэг гүйцэтгэх захирал гэдэг захирал нь ирээд за тэгээд яг тэр процесс нь ингээ жоохон эвгүй заяа. Энэ нүний сошиалээр нэлээд явж исэн. Таад манаас харсан ч гэж магадгүй, зарим нь хараагүй ч гэж магадгүй. Тэр эмхтэй ингээд ирэнгүүтээ ингээд яриа өгч байгаа шүү дээ мөнх хат. Тэгсэн чинь шууд дайраад ороод ирдэг байхгүй. Хүн бол сайтаар нь ороод харах боломжтой. Энэ дээр за та тэгвэл одоо та тайлбарлаа өгч. Яг одоо гүйцэтгэх захирал нь хүрээд ирлээ. За би юм ярьж. За би ярьж би чи одоо сонс. Та ямар хүн бэ? За сайн байна. Би Sky Beji бити дараад байгаа. За би Sky Business компани. Би ихлэ яриагаа дуусгачаа тэр дараа нь энэ хүнээс тайлбар авчих. Чи одоо зөндөө худлаа ярьлаа шүү дээ. Болооч. Та дараа нь би чи Beji хөө. Яриагаа дуусгах. Үгүй чи наач. Энэ хүмүүс чи надаас авах гэж штэ. За та нана яар. За би энд яриа тэгвэл нааш өрөөд. За би Sky Business компани гүйцэтгэх Яриг дуусчих ч юм уу одоо болж штэ. Ийшээгээ зэгсэн яриа. За энэ хүн шиг лайв хийгээд амар бодлогнууд ярьдаг хүн биш. Үгүй хараа. Би одоо үгүй хараа би энэ хүнтэй яг адилхан зан гаргахаар би амар бүдүүлэг зан гаргаад байгаа хгүй юу. Тэгэхээр чи би одоо ингэж чадахгүй штэ. Үгүй одоо би ганцхан юм ярьлаа. За би чамаас ганцхан юм асууж чи манай бүтээгдэхүүнийг хятад үйлдвэрлэсэн гэж хэлсэн те. Тэр баримт чи яг хаана байгаа? Хаана байгаа? Чи үйлдвэрлэсэн явтаа. Үгүй. Тэгвэл би танд харуулах хэрэгтэй юу?
Чи тэгвэл бүтээд байна штэ. Танах яагаад зөрөөд байгаа? За хүрээд ирлээ штэ. Юу зөрсөн? Сайтнаас яагаад зөрөөд байгаа? Юу зөрсөн юм бэ? Чи одоо нэг юм. Миний түрүүний гаргасан зураг хаав. Тэгээд яг дараа нь энэ эмгтэй захирлан ч гэсэн яриа өгдөг. Энэ эмгтэй захирлын ярианы өмнө мөнх хатас ингээд яриа өгдөг. Гэхдээ хойч ингээд маргаал ингээд хоорондоо нэг юм одоо жоохон хэрүүл гэх юм уу тиймэрхүү процесс ингэж болдог байгаа. За тэгээд тэр эмгтэй захирлын ч гэсэн ингээд өөрөө хайгаад үзээ. Угаасаа энэ сайт дээр байхгүй нэ гэж хэлдэг. За тэгсэн чинь эмгтэй захирлан болохоор энэ дата чинь болохоор ингээд гарч ирэхгүй байна гэдэг байхгүй. Тэгсэн чинь мөнх хат үгүй наа дата чинь сая ингээд болж ирсэн. Бид нэр хайж үзэхэд угаасаа гарч ирээгүй. За үүнээс гадна би энэ сайтуудыг дуудахаасаа аль үшээний өмнө одоо наад бүтээгдэхүүн чинь ингээд хайгаад байхгүй нэ гэдгийг өөр ингээд бичлэг хийгээд авцсан байсан маа гэж бас хэлдэг байгаа. Одоо байхгүй. За хари би сая бүх хүнд харуулсан. Одоо компанийн захирал яагаад байга? За одоо за ороод. Орооч тэгээд. За. Одоо бүгдээр харсан шүү дээ, тэ? Хэрвээ энэ бүртгэл нь гараад ирэх юм бол энэ хүн цаанаас нь бүртгэл орчлоо. Одоо оч гэж хэлсэн болж таарна тийм үү? Чи одоо бүх юмыг ингээд. Гүй энэ таар л да. Одоо юм байдаг чи одоо ингэж ярих За та олоод өгч. За би хүлээж. За хүлээж явуучлаарай. За би ганцхан зүйл. За эхлээд та цаг алдаад байна. Наач. Ой, үгүй. Аваад ирдээ наа. Үгүй наачаага ийш харуулж гад. Энд чинь үгүй энэ тэр хүний хувийн өмч байхгүй юу? Би одоо хэлчихээ л та. За би та нараас би яагаад энд ингээд за би энэ шиг ингээд сошиалар гардаг хүн биш. Сандраад буруу зөв ярьж иж магадгүй. Гэхдээ чи хараад эндүх хэвтэж байна. Энэ хүн гэсэн эхлээд хүүгийн эхлээ хуулийн байгууллагын тогтоод. Гэхдээ харин тийм хүүгийн хуулийн байгууллагын бүгднийг чи харуулж ийсэн. мэддэг тайлбарыг Замбараа яриад дуусчихсан яриагаа. Байхгүй ингээд сая өөрөө хэлсэн харсан уу? Бусад компаниг гаргасан. За хараа. Ингээ хайсаж гарч ирээгүй. Бусад компаниг гарсан. Ганцхан энэ компаниг гарахгүй байгаа зү. Тэгээд бас мөнхөт энэ миний доторх тунаж өөрчлөгдсөн, тоо ширхгэн өөрчлөгдсөн. Тийм байж үнэн яг хിവэрэ байлээ штэ гэх мэтчлэн ярьж илээ. Үүнээс гадна одоо яг тэр эмнэлгийн хэрэгслийн одоо зохицуулах газраас маркаг одоо ингэ шалгаад за энэ бүтээгдэхүүн бол үнэхээр ингэ хууль бус юм байна гэдгээ гаргаж ирчээд одоо тэр хүнд нь ингэ арга хэмжээ авсан. Тэр бүтээгдэхүүнийг дахиж ингэ худалдаалагдахгүй байх хэмжээний ингэ торгуулийн тэр тавиад арга хэмжээ авсан. Гэтэл энэ хүн болохоор ингэ ерөнхийлөгчийн одоо зөвлөх гэдэг хүн дээр одоо яг яаж ишлэх нь хэдүүлээ харцгаая гэх мэтчлэн бас дуурж илээ. Мөн үүнээс гадна рекорд цэг юмнээс яг энэ эмнэлгийн хэрэгслийн зохицуулах газарт ингэж очиж яриа хийсэн байлээ л дээ. За миний харснаар яг тэр нөгөө ахлах менежер нь хариулсан байсан санагдаад байна. За тэгээд яг марка дээр ингэж одоо хяналт шалгалт хийгээд арга хэмжээ авсан юм уу гэд асуусан чинь тэр ажилт нь болохоор маркет ингээд авсан жишүүлгүй бүтээгдэхүүн болохоор бид нар ингээд торгуул тавиад ингээд арга хэмжээгээ авсан гэж бол хариулсан. Тэгсэн чинь NMN дээр одоо яг тиймэрхүү шалгалт энэ төр хийсэн үү гэсэн чинь яг бид нарт хэрэглэгчээс тийм гомдол ирээгүй учраас тиймэрхүү юм бол ингээд аваагүй гэж бол хариулж илээ. Тэгэд мөнхөт үүнийг нь бас ингээд яг яриад одоо тэр эмнэлгийн хэрэгслийн газраас асуухад бүр тэгж хариулаад илээ шүү дээ. Энэ яг юу гэсэн үг юм бэ? Бүр одоо энэ байгууллага бол бүр болох хэрэгтэй. Бүр ингээд мэрэгжлийн хяналтын байгууллагатай болох хэрэгтэй. Энэ салбарт одоо ингээд анхаарах хэрэгтэй. Энд дээр чинь ингээд хүний амь нас одоо юу гэдэг нь эрүүл мэнд яригдчих штэ гэх мэтчлэн бас дуурсан байгаа. Миний хэлсэн бүтээгдэхүүн нь бол нөгөө кофе эсвэл нөгөө чихэр байсан гэдэг нэг асуудлууд яригдаад байсан шүү дээ тий. Яг энэ асуудлаар бол нөгөө бүтээгдэхүүний нэр нь бол нөгөө мак байлуу. Тухайн бүтээгдэхүүний худалдан борлуулсан асуудал дээр бол торгуулийн арга хэмжээ авагдсан байгаа. За иргэн одоо тэр дугуйхүү болон нөгөө мөнх хот гэдэг иргэнтэй холбоотой асуудал дээр бол яг манай дээр бол аль бисаар одоо дугуйхүү эмчтэр ч юм уу аль бисаар манай дээр ирсэн гомдол бол байхгүй. За ингээд мөнх хатын араас дуу хэмжээний компани захирал эмэгтэй ингээд яриа өгөхөр болдог. За түүнийг яг яриа өгөх гээд ирсэн чинь мөнх хат ингээд яг нөгөө нэг залуутай гэх юм уу туслах залуутай юм ярьчингуудаа яг тийм байна энэ төр гэл яг тэр яриаг нь бас ингээд зүсээд ороод ирдэг байхгүй. За тэгээд яг мөнх хат за өстө уучлаарай бүдүүлэг юм болчлоо. Гэхдээ нэг юм хэлэхгүй бол болохгүй нэгээд за тэр захирал эмэгтэй талаар бол юм ярьдаг. За үүн дээрээ болохоор тэр захирал эмэгтэй гэдэг эмэгтэй нь одоо нэг мөнх хат чинь нөгөө хамгийн анх хохирогчдын уулзалт гэдэг нэг уулзалт энэ төр хийж исэн гэдээ ярьж ирсэн шүү дээ. Яг тэрэн дээр тэр нөгөө найруулагч залуу нь очиж исэн бэлээ.
Таад мань санаж нөө би бас нэг бичлэг дээр ярьжсэн да нэг найруулагч залуу ингээд мөнх хатад тусалъя би ирээдүйд яг энэ талаар ингээд кино хийнэ тийм болохоор юм бодит кейс дээр бас ингээд ажиллаж үзье танд ингээд туслаад явъя гэд нэг залуу ингээд холбогдсон гэсэн. Тэгээд одоо ч гэсэн тэр залуу ингээд хамт ингээд туслаад юм хүмүүс хийлцээд явж байгаа юм билэ. Тэгээд яг тэр хохирогчдын уулзалтан дээр тэр найруулагч залуу нь очисон чинь тэр захирал эмэгтэйнд байжсэн гэж аахгүй. Тэгээд яг мөнх хат энэ эмэгтэй ингээд яг одоо юу гэдэг манай анхны тэр уулзалтан дээр хүртэл ингээд явж ирсэн тэр хүн мөн байна гэх мэтчлээ ингээд ярьдаг байгаа. За тэр найруулагч залуу нь одоо ингээд дуурхай өмчийн яриагаар болохоро одоо юу гэдэг миний ойлгосноор ингээд би яг тэр найруулагч залууг нь дуурхай өмчийн талын хүн юм байна гэж ойлгосон байхгүй. Тэгсэн чинь тэрэд яг тэгж ойлгохтойр ч юм уу те тийм юм хийсэн бэлээ. Тэр захирал эмэгтэй нь болохоор яг тэр хамгийн анхны уулзалтан дээр очиод нууц бичлэг энэ төр хийгээд тэгээ тэрийг ер нь бол ингээд нэг эвлүүлээд энэ хэд чинь нэг юм мөнх хатыг ингээд харлуулах гэдэг юм шиг нэг бичлэг бас цацчихсан. Тэгээ тэр гол утга учир нь бас тэн дээр байсан байлаа шүү манайхаа. За тэгээд яг энэ эмэгтэй нэгэд яриа өгдөг. За тэрээр болохоор манайх ингээд хятадаас бүтээгдэхүүн авч иж зараад байна гэд харлуулад дуурч эхэлсэн. Манайд бол огт тийм юм байхгүй. Ерөөсөө урдаас оруулж иж зарсан юм байхгүй гэж хэлээд өөр юу ч хэлэхгүйгээр яваад өгдөг байгаа. За мэдээч хэрэг сэтгүүлчд ингээд тэрнээс нь гадна өөр ингээд бах асуулт байж таараа штэ тий. Тэгэд ингээд асуулт асуусан чинь өөр ингээд ярих юм байхгүй гэд тэгээд яваад өгдөг байгаа. Араас нь хэрэглэгч гэд ганц хоёр хүний ярилцлагыг бас оруулсан байлээ. За үүн дээр нь болохоор нэг юм жоохон настай нэг тийм эмээ байгаа байхгүй юу. За тэрээрээ юу гэж ярьж байна гэхэлэр одоо ингээд дуурхай бол маш их ингээд сурталчилгаа хийдэг байсан. Би ингээд өөр ингээд цагаан ус маань гарахаа болсон. Миний эдээс ингээд сэргээд хэлсэн. Би ингээд ээжтэй ч гэсэн уулгадаг болсон. Би өөрөө ингээд 2 жил ууж ийна гэд маш их сурталчилгаа хийсэн учраас нь аваа дуусан. Тэгэд ямар ч юм үр дүн бол байгаагүй. Тийм болохоор би одоо ингээд мөнх хатын талд байна гэх мэтчлэн хүмүүс яриа өгөөд тэгээд яг энэ одоо ярилцлага гэх юм уу те бахан сайтуудыг дуудсан энэ уулзалт нь болоод дууссан. За энэ хооронд тас нөгөө отгон төгс ирсэн байлээ. За отгон төгс ч юм бол яг хамгийн анх дуурхай бол яг мөнх хот хоёрын хоёртой хамт юм нэг лайв хийжсэн шүү дээ. Тэгэл яг одоо ингээд дуурхай өмчийн хувьд бол ингээ хүүхдүүдийн дансыг хаарна гэдэг бол яаж утсан байж боломгүй зүйл. Тийм болохоор би үүнийх нь эсрэг байна гэж бас хэлсэн байгаа. Хоёр хүүхдийн дансыг хаацсан гэд нийгэмд гарсан шүү дээ. Тэгээ би ч гэсэн үзэл бодлоо илэрхийлсэн. Хоёр хүүхдийн дансыг яагаад хаадаг вэ гэхээр би нөгөө боловчлуу сайтад иргэний шүүхээр мэтгэлцэжсэн болохоор мэдээд байгаа. Нэхэмжлэгчийн гомдлоор дансыг хаа. Тэрнээс л иргэний шүүх шууд данс хаадаг тийм субъект биш. Нэхэмжлэгч гомдол гаргалаа энэ хүнд биеэр тэр гомдлыг танилцуулаад 14 хоног тайлбар авна. Хэрвээ тайлбарыг өөрөө өгөхгүй бол хүлээн зөвшөөрсөн гэж үзээ захирамж гаргаж болно. Гэтэл өөрийнх нь гаргаж тавьж байгаа баримтан дээр нэхэмжлэл гаргасан өдөр, захирамж гаргасан өдөр 2 хоногийн зайтай болохоор би энэ хүнийг дээрлэхэд байна. Энэ чинь бас арай хууль шүүхийн байгууллагт нөлөөлөд байна гэж үзсэн учраас үзэл бодлоо илэрхийлсэн. За ингээд үүний дараа 11 сарын 7-нд дахиад мөнх хат нэгэн бичлэгийг хийсэн байгаа. За тэр бичлэг дээрээ болохоор одоо энэ шүүх энэ төр чи яаж ингээд яваад байгаа юм бэ? Хинд нь үйлчлээд байгаа юм бэ гэдэг бичлэг байгаа байхгүй юу? За тэрэн дээрээ болохоор одоо нэг сэтгүүлч отгонтой хамт нэг лайв хийсэн гэсэн шүү дээ. Тэрнийхэн дараа хүүхдүүдийнхэн дансыг нээчихсэн гинэ. Уг нь яг ингэж хууль журмаараа болохоор одоо нэг шүүхийнхээ захирамжийг авчаад өөрөө буцаад 14 хоногийн дотор ингээд гомдол гаргаад те миний ингээд дансыг нэ, миний хүүхдүүдийн дансыг нэ гэдэг буцаж ингэж нөгөө өргөдөл юм өгсний дараагаар дансыг нь юу нь бол нээх ёстой байсан юм байна л да. Тэгсэн чинь ерөөсөө тийм гомдол өргөдөл юу ч өгөөгүй байхад нь дансуудыг ингээд нээсэн гэж аахгүй. Тэгээд яг мөнх хот тэр хүүхдүүдийнхаа ингээд миний хүүхдүүдийн данс ингэж нээсэн байна гэдэг бас тэр дансныхаа юмыг ингээд өөрөө бас ингэж харуулж илээ. Тэгээд одоо би ингээ өргөдөл өгөөг бах чи яагаад ингээ нээж байгаа юм бэ? Тэгэхээр цаанаас нь ингээ хин нэг нээлгсэн байна гэж бас ярьсан байгаа. Манай улсад хууль гэж байдгүй юм биш үү? Би Монгол улсад буцаж ирснээсээ хойш миний хүүхдүүдийн дансыг нээ гэж нэг л хүнд хандсан. Шүүхийн шийдвэр гардаж авсан өдрөө сэтгүүлч отгонд би ярилцлага өгтөө дуурахгүй эмчээ миний хүүхдүүдийн дансыг нээгээд өгөөч гэж би танд гуйж байна гэж хэлсэн тийм үү. Гэтэл хаалттай байсан данс нь одоо нээгдчихжээ. Энэ хүүхдийн данс гэд энэ эхнээсээ хоёрт нь. За би эргүүлээ харуулъя. Хараа хүүхдийн данс гэ эдгээр нь мөнгөтэй болоод нээгдсэн байгааз. Дараагийнх нь болохоор за одоо ингээ нөгөө дараагийнх гэд ингээд яриад ангуудгаас бараг өдөр болгол ингээд нэг лайв нэг бичлэг ингээд хийгээд явж исэн учраас ингээд яалтчгүй ярихгүй болохгүй байгаад байна. Тэгээд та нартай айлгалах 30-40 минутын лайвууд ингээд товчлоод яриад байгаа шүү манайхаа. За тэгээд яг 5 хоногийн өмнө гинэ би тэрэг хэдэн сарын хэдэнд гэдгийг нь бол харж чадсангүй. Яг өнөөдөр чинь 11 сарын
14-ний өдөр заяа. Тэгээд яг 5 хоногийн өмнө нэг юм эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй бас нэг лайв бол хийцэн байсан. За тэгээд тэрэн дээрээ болохоор тэр хоёр хүн ингээд Мөнх хотод туслая гэсэн гинэ. Чи ингээд ганцаараа зүтгээд нэмэрхэн болоод байна. Хуулийн талын мэдлэг алга. Тийм болохоор ингээд хууль талаасаач тэр тэгээд яг 7 хоног одоо энэ NMN-ийн хохирогчд гэсэн хүмүүстэй уулзалт хийх тийм байрыг гүн төлбөргүйгээр Мөнх хотод гаргаж өгсөн гинэ. Тэгээд яг тэр хоёр хүнтэйгээ хамт тийм лайв бол хийсэн бэлээ. Гэсэн чинь хүмүүс яг тэр лайвын комент дээр ингээд буруу хүн тэгэл өстой уулзлаа да, буруу хүмүүс тэгэл өстой нийллээ дээ. Одоо яана гэх мэтчлэн бүр тийм комент бүр маш их байсан заяа. Тэгээ би болохоор тэр хоёр хүний яг үндэ нэг сайн танихгүй. Тэнгүүд тэр хүмүүс болохоор нэг юм одоо юу яг улс төртэй жоохон холбоотой юм шиг байгаа. Нөгөө улс төртэй холбоотой юмд ингээл дураал лайв хийгээл ингээд идэх хүмүүс бид шүү дээ. Би болохоор яг тийм хүмүүс юм болов уу гэж бодсон. Тэгээд маш олон хүмүүс болохоор ингээл айгу буруу хүмүүстэйгээ ингээд орооцолтлоо. Одоо ингээд өстө нэрээ наад хүмүүстэйгээ хамт явах юм бол өстө буруудандаа гэх мэтчлэн тиймэрхүү комент маш их байсан. Тэгээд тэр гурав өөрсдөө ч гэсэн лайвынхаа дундуур тэр болгоныг ингээд уншиж исэн. Тэгээ Мөнх хот болохоор за би ингээд ойлголоо ингээд ийм юутай бай, хараа хяналттай бай. Гэхдээ би энэ хүмүүст итгэж гин. Яагаад гэвэл надад ингэж тусалж гин. Өөр туслая гэж одоо хүсэж байгаа хинт ч гэсэн би ингээд нээлттэй байгаа шүү гэж бас өөрөө хэлсэн байгаа. Яг талбай дээр байдаг те. За цуглаа хийдэг. Энд чинь бид нар нэг хүний эрх ашиг хизээч ярьдгүй. Нийтийн эрх ашиг яаж экономик газар шороо элгэн садан уух ус амьсгалах агаар өөр хөлтгөө ирээдүйн төлөө дагуулдаг. Ер нь чи өөрийгөө жинхэнэ өрхөнд оруулж байна л гэнэ. Харин магадгүй харин чи энэ хоёр хүнээ гаргаагүй бол өрхөнд орчин. Тэ дуугийн талынхан энийг буцаагаад ямар нэг байдлаар сэвчихнэ. Тэгэхээр би энийг харуулдаг нь өстэй. За нэгдүгürt бол ийм болсон гэдэг баримтаа шууд харуулж байгаа. Хоёрдугаар намайг хамгаалж байгаа хүмүүс байгаа. Ямар нэгэн байдлаар те надад ямар нэгэн ийм юм хийх гэвэл нь одоо бас гэдэг юмаа би бол ер нь харуулмаар байгаа. Үүний тэгээд яг хамгийн сүүлийн гэх юм уу ийм сериосны пост бичлэг нь болохоор 4 хоногийн өмнө орсон байгаа байхгүй юу. За үүн дээрээ болохоор яг намайг шүүхт өгсөн хүн гэх юм бол дуу юм чи ингээд өөрөө өгөөгүй байна. Өөр хүнээр ингэж одоо шүүхтэр гомдол гаргуулсан байлээ. Тэр яг шуух хуралдаа тэрээр өөрөө ороод явахгүй гэсэн үг ээ. Тэгээд нөгөө лаглаг сурталчилгаа хийгээд байсан гэд одоо нөгөө 26 мянган тэрбум эсийг сэргэн хүүхдэд болоогүй хүмүүсийг хүүхдэд болгодог. Тэгээд зүүнөрлийг арилгана гэх мэтчлэн ингээд маш олон талаар юм сурталчилгаанууд хийсэн шүү дээ. Тэр бичлэгнүүдээ бүгдийг ингээд устгацсан байна. Олон нийтэд ингээд нээлттэй харахыг болиулсан байна гэж бол хэлдэг байгаа. За тэгээд хэдий тэгсэн ч гэсэн тэр бичлэгнүүдийн өөрөө ингээд би хадгалаад авсан байгаа гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэд ялангуяа нүг шүүхтэр дуу юмч өөрөө байхгүй гэдэг дээр нь жоохон юм одоо үүдийн гомдолтой хандаад байгаа гэх юм уу. Тэгж байгаа юм шиг бол харагдсан. Хүн тэрээр зөвхөн дуу юмчээс гадна одоо нөгөө макатай холбоотой хүмүүс байгаа шүү дээ. Нөгөө нилээд инфлюенсерүүд байгаа. Тэр хэд рүү ч гэсэн ингээд залгаа, тэр хэд рүү ч гэсэн ярьж байгаа бичлэг юм аа. Энэ болгоныхоо хажуугаар оруулаад яваад байгаа байхгүй юу. За хамгийн эхлээд 11 сарын 3-нд дуйлмын ав дуучин Батулга руу бол залгадаг. За тэгээд Батулга бол ингээд хэнийг Мөнх хотыг ингээд цагдаад бас ингээд өгсөн гэж хэлсэн байлээ л дээ. Тэгээд та яг намайг айл цагдаа дээр ингээд өгсөн бэ? Би одоо ингээд завтай байгаа дээрээ тэр цагдаагийн газар чинь ингээд очих гээд байна гэд ярьдаг байхгүй. Тэгсэн чинь Баян зүрх дүүргийн ингээд цагдаад өгсөн. Тэгээд би яг одоо ингээд завгүй байна. Наа цагдаа чинь чамайг өөрөө дуудах байхаа гэд уцаа бол тасалдаг байгаа. За тэгээд яг яагаад энэ дуйлмын аав энэ хэд рүү ингээд яриад байгаа вэ гэхлээр одоо нөгөө төрөв булчирхайг одоо имчилдэг кофег Батулга ингээд сурталчилсан гэсэн. За түүнээс гадна нөгөө улсын хурлын гишүүн Наара тэгээд нөгөө юуны MJL радиогийн хаш жүжигчин Аглоо энэ хэд чинь Макаг сурталчилсан гэж бас яриад байгаа. Мака дээр яг тэр Мөнх хотын ярьж байгаагаар болохоор одоо тэр Макаг оруулж ирсэн хүмүүсийг одоо ингээд зөвшөөрлгүй бүтээгдэхүүн худалдаалсан гэдэг ингээд торгосон гэж байна шүү дээ. За тэгэж торгохдоо 5 сая төгрөгөөр торгосон гинэ. Тэгээ Мөнх хот энийг бүр ингээд гайхаад ингээд өөрөө ярьж байгаа байхгүй. Яагаад гэвэл яг тэр бүтээгдэхүүн ингээд курсээр нь авах юм бол сая хэдэн зүй байдаг гэж байгаа байхгүй. Хэд гэлээ сая 600 килоны тиймэрхүү хавцаа үнэтэй заяа. Тэгээд 3 курсыг авахд бараг 5 сая болох юмыг яагаад ингээд 5 саяар торгосон гэдгийг би ингээд ойлгохгүй байна гэд. Тэгээд тэр чинь бүр маш олон инфлюенсерүүд ингэж яасан байсан шүү дээ. Сурталчилсан байсан шүү дээ. Одоо нөгөө нэг Монгол коммент дээр бол ингээд тэр бол байнга явдаг гэж байгаа. За тэнгуүтээ
дуучин Улсын хурлын гишүүн Наара, Аглуу, Хаш гэх мэтчлэн маш олон хүмүүс ингээд сурталчилсан. Тийм багт чи ингээд 5 саяар торгосон гэдэг би бол ингээд гайхаад байна. Тэгээ одоо ч магадгүй ингээд худалдаал идчихэж бас магадгүй юм шиг л гэж бас өөрөө ярьж илээ. За одоо хэдүүлээ дуурхай өмчийн байр суурь нь ямар байгаа вэ гэдгийг ярьцгаая. За Мөнхбат чи 11 сарын 4-нд яг рекордцыг юм бэ те. Одоо дуурхай өмчийн нэрийн барааны дэлгүүрлүүнд очоод бичлэг хийгээд асуугаад энэ нэмэнэ худалдаж аваад явсан шүү дээ те. За тэгсэн чинь яг тэр өдөр нь дуурхай өмч пост оруулсан байгаа байхгүй юу. Тэгээд хөөе Мөнхбата наад хүүхд чинь ингээд ямар ч хамаагүй цалингаа аваад ажил амьдралаа залгуулж байгаа хүүхд шүү. Ажлын байр дээр баахан хүмүүстэй очиж бичлэг энтер хийж дайрсан өнгө аясаар даалт хэлбэрийн дарамт үзүүлсэн байх юм аа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа чинь дуусаагүй байхад сандраад бөө юм болж байна чи гэд нэг иймэрхүү постыг бол яг энэ өдөр бол оруулсан байдаг. За тэгээд одоо л хүмүүс яг нөгөө дуурхай өмч юу ч оруулсан тэрнэр бүгдээрээ хаахаа дараад бүгдээрээ ангри дараад дургуйцлээ бол илэрхийлж байгаа. За энийг бол бүр яг тэр 11 сарын эхлэхээс ахуулаад илэрхийлж эхэлсэн. Тэгээ угаасаа дуурхамж өөрийнхөө тэр комментаж гэсэн хаасан байгаа. Тэгээд яг энэ постоо оруулсныхаа дараа одоо яг тэр Нидерланд дахь компанийнхаа яг тэр офисоор чочлоо гэдэг рилийг бол оруулсан байгаа. За мэдээч хэрэг хүмүүс үүн дээр нь дахиад бахан хахаа бахан ангри бол даарсан. Тэгэд одоо л яг дуурхамж одоо энэ нэг өөрийг нэгэд эсэргүүцэж байгаа тэр хүмүүстэйгээ одоо үгүй тэр хүмүүсээ барьж чадхаа болцсон мөлий. Урд нь бол ингээд өөрийг нэгэд янз бүрээр хэлж байгаа хүмүүс ингээд блоклоод байдаг ус шүү дээ. Одоо тэрийг ингэж барьж чадхаа болчихсон. Тэгэд би бас нэг урд нэг бичлэг дээр ярьжсэн шүү дээ. Үнэхээр ингээд сөрөг байдлаараа ч юм уу ингээд сошиал дээр амар хэм хандлтаа аваад явсан юм ерөөсөө баригддаггүй гэж аахгүй. Бүр тэр чигээр ингээд бүүн болоод явцдаг. Тэгээд одоо яг тэр л нөхцөл байдал үүссэн юм шиг харагдаад байгаа. Мөн тэрээр 11 сарын 16-нд нэгэн тайлбар маягийн бичлэгийг оруулсан байдаг. За тэр бичлэг дээр болохоор 3 сарын турш ингээд гүтгүүллээ. Манайхыг ингээд хятадд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх гэж бол гүтгсэн гэх мэтчлэн бол ярьж илээ. Тэгээд эдний талаас болохоор яг нүг хятадд ингэж үйлдвэрлүүлсэн гэдэг дээр айгүйх ингэж акцент өгöd байгаа. Таад маань анзаарсан уу? За үүнээс гадна ингэж маш их ингэж чат ирж байна. Тэр хүүхдүүдийн дансыг нээлгэж гэж надад чат өчөд тахын би тэр дансыг ингэж хаагаагүй, би тэр дансыг нь хаалгаагүй штэ. Наад хүн чинь үнэхээр ингэж өөрөө хүсэх юм бол тэр шүүхийн захирамжлынхаа одоо уртаас одоо ингэж өргөдөл гомдлоо гаргаад дансуудаа ингэж нээлэх боломжтой штэ. Тэр боломж нь өөрт нь байгаа. Үүнээс гадна ингэж хүү хурал болохгүй ч байх тийм боломж нь ингээд байгаа штэ. Тэгээ одоо л үнэхээр ингээд ядарч ийн залхаж ийн би ингээд эрт 7 хоногт очин тэгээд хоёлаа ингээд уулзъя хэвлэлийнхний өмнө ингээд хоёлаа мэтгэлзээ гэх мэтчлэн тийм бичлэгийг хийж ингээд оруулсан байсан. Мөн тэрээр энэ одоо бичлэгээс гадна нэгэн постыг тус өдөр оруулсан байгаа. За тэр постнд болохоор манайх ингээд 15 ажилтнтай тэгээд энд нь ингээд өрх толгоолсон ээжүүд ч гэсэн байдаг. Одоо энэ бүх хүмүүс чинь ингээд ажилгүй болоод ингээд цалингаач тавьж чадахгүй байдалд хүрээд байна. За тэгээд би ингээд эмч хүн гэхдээ ингэж өөрөө одоо ингээ хувийн бизнесээ хийсэн яагаад үл ингэ Монголд те эмчийн цалингаар амьдрах ямар хэцүү байдаг бэлээ гэх мэтчлэн одоо энэ яг нэг иймэрхүү постаас оруулсан бэлээ. За тэгсэн чинь маш сонирхолтой юм болсон зэ манайхаа та хэд манаас харсан байх гэж бодож байна. Одоо энэ хоёрын яг энэ асуудал дээр дижитал хамтлагийн дуучин Эрка гарч ирж одоо юм маш урт постыг хийсэн байгаа. За тэр постных нь ерөнхийдөө ингэ агуулга нь болохоор Мөнхбат руу жоох юм Мөнхбатын жоохон эсрэг дуурхай өмчийн жоохон талтай юм шиг ийм пост заяа. Тэг яг нөгөө нэг дуурхай өмчийн тэрийг ярьдаг юмнуудыг л бичсэн байгаа байхгүй юу? Энэ нөгөө хятадаас ингэж 5,000 ширхгийг ингэж хурамчаар оруулж ирсэн гэсэн. За тэгээд тэр нь ингээд баг ингээд замхарсан ч гэдэг юм уу те. Одоо жишээлбэл ингэж аахгүй хамгийн анх Марк Зүү гэдэг хятад WeChat-аар харьцсан чинь дуурхайг 5,000 ширхэг NMN-ийг хурамчаар хийлгэж авсан байна. Нэг сав NMN-ийг 11,000 орчим төгрөгөөр хийлгэж авсан байна гэсэн. Тэгээд энэ юм худлаа байсан ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар ингээд нэлээд урт ийм постыг оруулсан байсан. Тэгээд энэ нь маш олон хүмүүсийн дургуутслыг хүргэсэн байгаа. Дахиад нэг одоо ингэж жишээ уншаад өгье зэ манайхаа. За үүн дээр нь болохоор дуурхайг оруулж ирдэг NMN хуурамч оригинал хуурамчийн 10 ялгаа гээд саб баглабод шошгоны дизайн өөрчлөгдсөн бушгин гуйлж эхэлсэн. Бас л үнэн мэдээлэлд нэцаагдсан гэж аахгүй. Бас л үнэн мэдээлэлд нэцаагдсан. Гих мэтчлэн бүр яг иймэрхүү заяа. Яг энэ хоёрын асуудлыг харсан яг бүх бичлэгийг үзээд бүх юмыг харсан хүмүүс бол
Угс арай өөрөөр бодно гэдэг би мэдчихлээ л да. За тэгээд ийм пост ингээд оруулсан. Тэгээд мэдээч хэрэг маш олон хүмүүс Эркаро бол дайрсан, бицэн болгон дээр нь хаахад арч исэн, ангрейд арч исэн. За тэгээд ингээд үргэлжлүүлээд маш олон постуудыг оруулсан. За үүн дээрээ болохоор мал тооллого амжилттай сайхан үргэлжилж байна гэдэг ийм хаахаа гэж байгаа эможи оруулсан байгаа. За үүнээс гадна эрүүл ухаантай хэддэг эвтэй нартай сайхан амьдрнаа гэд бас оруулсан байгаа. Мөн тэрээр за одоо нэг л зөвлөх хүсье. Шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийхийг бүгд шаард. Тэгээд бүгд тэр мэтгэлцээнийг маш анхааралтай ажиглах гэж бол бичсэн байлээ. За тэгээд хүмүүс мэдээч хэрэг шууд ингэж одоо Эркаро дайраад, уурлаад за тэнгуүтээ Эрка гэсэн гэж дуурхай өмчөөс мөнгө авсан гэдэг юм зөнөөх гарч ирсэн юм байна. Тэгсэн чинь бас нэг постн дээрээ намайг ингэ дуурхайгаас мөнгө авсан гэдгийг таад мань ингэ нотлцоо гэдэг постыг бас оруулсан байсан. За үүнээс гадна зэ миний бас ингэ нэг харсан бас хүмүүсийн хэлж байгаа юм нь юу вэ гэхлээр одоо ингээд нөгөө хүмүүс янз бүрийн комент бичиж байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь наа чин тэгсэн бэлээ, тэр ингэсэн бэлээ гэд бүр ингээд амар өөрөө мэддэг юм шиг хариулаад байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүс ямар сайн ингээд мэдлэгтэй байгаа юм бэ гэж байгаа комментууд бас нилээ ингэж харагдсан. Үүн дээр нь яг нэг жишээ авахад за Хятадд үйлдвэрлэсэн нь худлаа гэж бодъё. Гэтэ сурталчилгааны хууль бос хүмүүсийг төөрдүүлсэн нь үнэн болж таарна. Танах тоглолт хийлээ гэж зарлаад хүмүүс очиход баавар ганцаараа зогсож байгаатай л яг адилаа. Энэ минь яг ямар үйлчлэгээтэй гэдэг нь чухал биш юм уу? Тэр талаас нь бас анзаарчвал гэсэн чинь тэрэн дээр хариуцлага тооцоолсон юм бэлээ гэж аахгүй юу? Бүр амар сайн мэдчихаз. Тэгээ хүмүүс энэ мэдчлэн бүр ямар амар сайн мэддэм бэ гэд хэлээд байгаа. Үүнээс гадна зөвхөн энэ комментоор зогсохгүй зөө. Нилээн хідэн тийм комментууд байсан. Ингээд хүмүүс ингээд юм асуугаад ийм юм биш үү гэдэг тэнгууд уртаас нь наа чин тэгсэн бэлээ. Тэр ингэсэн бэлээ гэд тэнгууд хүмүүс ингээд ямар амар мэдээлэлтэй байгаа юм бэ гэж бичсэн. За тэгсэн чинь 4-р хүн гарч ирсэн. За энэ бол дуучин Эйкул буюу анх хоёроо. За тэрээр 11 сарын 7-нд тэр мөнх хот залуугийн зөв хажуугаар нь дижиталын Эрка хошнох илүү зөвөр хуцалгүй дуугаад дуулаад яв. Бүх юмыг мэддэг нь чи биш. Шалчгал лалралтай угаасаа гэд ийм постыг гэсэн гэж оруулсан байгаа хгүй юу. Тэгээ энэ дээр нь бүр маш олон хүмүүс түрээд бүр маш олон хүмүүс нөгөө ангри хаахад артдаг хүмүүс чинь бүгдээрээ лайк дарцгаасан байгаа. За тэгээд хин Эрка энэ доор нь комент чээд за энэ дээр болохоор чи мөн усантай голын буцах болоогүй шүү гэд. За тэгээд энэ хоёрыг юм хэрүүл ингээд коммент хэрүүл үргэлжилдэг заяа манайхаа. За тэгээд ер нь л энэ хоёр ч сүүлдээ бүр зодтолтоор болоод энэ хоёрын коммент бол дууссан баа. За мөн энэ асуудалд жүжигчин цогтоо өөрийнхөө байр суурийг бол илэрхийлсэн байгаа. За тэрээр болохоор ер нь бол ингээд шивэстэй залуугийн талд байна. Тэгээд яг үнэн зөв ингээд хэлж байгаа юм шиг байна. Би гэтээс яг өөрөө ийм байдалд орж үтсэн. Яг нөгөө нэг чагсаалыг нэг удирдаад гэх юм уу цогтоо ингээд дуу хоолойгоо хүргээд явж ирсэн шүү дээ. Тэр үед яг л нэг иймэрхүү процесс ингээд болж ирсэн. Яг өөрийгөө харж байгаа юм шиг санагдаж байна гэх мэтчлэн мөнх хотыг өмөрсөн постыг бас оруулсан байсан. За энэ үеэр мэдээч хэрэг нөгөө манай зураач оргил маань яаж зүгээр байх вэ? Энэ хоёртой холбоотой зургуудад зурсаар лээ. За тэрэн дээр бас ингээд мөнх хотыг ийм юутай юу дүүлээ нөгөө эмгтэн хүний ямар дүрсэг гэлээ бенз өмссөн байгаар хүртэл ингээд зурсан байсан тийм инээдтэй юмнууд хүртэл оруулаад явж исэн. За тэгэд энэ хоёрын асуудал бол бүр ингээд яваад л энэ манайхаа одоо удахгүй тэгээд ер нь бол дуурхуу ирээд асуудал нэг тал руугаа шийдэгдэх байх гэж бодож байна. Дараагийн ярих зүйл мань 16 настай охины хэрэг байгаа. За би яг өмнө ярьчихсан энэ охины хэрэг дээр би ч болов ингээд юмаа яриад юу болж байгааг яриад ингээд дуурайд явна гэж бол хэлсэн. За үүн дээр нэг сая Эйкул гэж ярьсных дуучин Эйкул бас өөрийнхөө дуу хоолойг илэрхийлсэн байлээ. За тэгээд энэ нь болохоор яг саяхан буюу 3 хоногийн өмнө нэг пост оруулсан байгаа байхгүй юу. За үүн дээрээ болохоор тэр 16 настай айлын цэцэг шиг охины хөнөөчөд зүгээр цайгаад инээгээд сууж байдаг хүмүүс хохирогч уу? Хуцнэз. Алуучид байх ёстой газарт нь байлга. Эцэс хүртэл нь ар гэрт нь хамт тэмцнэ гэд энэ постыг оруулсан байлээ. Тэгээд 2.8 К одоо ингээд реакшн авсан байгаа байхгүй юу. Үүнээс гадна охины ээж нэг 4 хоногийн өмнө нэгэн постыг оруулсан байгаа. За энэ постн дээрээ болохоор одоо энэ нүг ээж нь нийслэлийн прокурорын газарт албан бичиг хургуулсан гэд бас урд нь ярьжсэн шүү дээ тий. Одоо яг энэ охиныхын хэргийг одоо энэ хариуцж байгаа хяналтын прокурорууд яг ингэж зөв шийдвэрлэхгүй байна гэж ээж нь хараад тэгээд яг энэ прокурорууд ингэж солиулах хүсэлтэд ингэж гаргасан. За гэтэл нийслэлийн прокуророос энэ хүсэлтийг нь бас цуцалчихсан юм байлээ. Тэгээд одоо ингээд яг яах ёстой вэ? Би бүр ингээд яах вэ гэд нэг постыг оруулаад тэгээд эцэст нь болохоор ээж нь яах вэ? Охин минь л ээжтэй туслаарай гэдэг энэ постыг оруулсан байсан. Тэгээ одоо нэр би ч гэсэн ингээд ойлгохгүй нэ. Тэгээ үнэхээр ингээд мэдхгүй тэг яах ёстой юм болоо тий. Одоо ингээд энэ прокурордоо солиогод ах чи үгүй гэдэг ингээд татгалцаад тахаар
Мэдхгүй. Одоо яа яагсан болоо. Тэгээд охины тэр юун дээр нөгөө Facebook групп байгаа шүү дээ. Тэр групп дээр болохоор энэ хэрэг ингээ шийдэгдсэн үү? Ямар процесстэй ингээ явж байгаа вэ гэдэг постууд бол өдрөө болгоо ороод явж илээ. Гэхдээ зөвхөн тэр групп дээр яриад байгаа болохоос ш группээс гадуур юу нэл яригдхаа болчихсон. Тэгээд яг нэг иймэрхүү байдалтай яваад байна. Тэгээд бүрстөө яах ёстой болоо те. Тэгээд одоо бид нар чинь өөрсдөө ямар ч нөгөө мэдээлэл авах юм боломжгүй учраас ингээд бүр ингээд ээжийнх нь одоо пост юмыг харахаас өөр ингээд ямар ч юм мэдээлэл байхгүй байхгүй юу. Тэгэд энэ асуудал одоо хурдан шийдэдээсээ те ингээд удаад бүр ингээд сунчраал яваад байгаа байхгүй те. Одоо түлээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. Энэ сэдв болохоор сая хүмүүсийн хандлтыг маш ихээр аваад одоо хүртэл яригдж байгаа ийм сэдв байгаа. За энэ нь болохоор од эрдэн болон түүний эхнэр цэгц нарын одоо айл-айлын хандлаа юу бүр маш олон хүмүүст хүрээд бүр ингээд бүүн болж яригдаад байгаа байхгүй. За тэгээд хэдүүлээ бүр эхнээс нь ярьцгаая. Хүмүүс од эрднийг яг Stop хамтлын гишүүн скулийн дүү гэдгээр нь маш сайн мэднэ. За яг өнгөрсөн хавар нэлээд эмгэнэл үйл явдал болсон шүү дээ тий. Яг Малайз улсад скул яг яаж гэдэг нь ингээд тодорхойгүй байдлаар нас бараад маш олон хүмүүс ингэж эмгэнэн гашууцсан байгаа. За яг энэ үеэр од эрд нь өөрийнхөө Facebook пэйж дээрээ гарч ирээд лайв хийгээд одоо ингээд яг ахыхаа хойноос ингээд явж байна сургуу алга болчлоо гэдэг байдлаар мэдээллийг хүргээд за үүний дараа нь одоо ингээд ахыхаа ингээд цогцыг авлаа их орондоо авчирлаа гэх мэтчлэн мэдээллийг хүргэж бол явж исэн. За миний хувьд гэх юм бол яг од эрднийг тэр үеэс эхэлж мэднэ. Хүмүүс гэдэг урд мэддэг байсан байх гэж бодож байна. Ягаад гэвэл урд нь ингээд iSchool-тэй хамт дуунд явж исэн ийм хүн байгаа. За тэгээд яг сая 11 сарын 11-нд түүний эхнэр зэгцэн өөрийнхөө Facebook дээр лайв хийж шүгүүлүүлж бол эхэлсэн байдаг. Тэрээр яг тэр өдөр 3 тусдаа гэх юм бол лайвыг хийсэн байхгүй юу? Ингээд лайв хийж явцад нь нөгөөдөл нь тасалтаа тэгээд дараагийнхаа лайвыг хийгээд гих мэтчлэн бол явсан байдаг. За тэгээд нэг лайв нь бараг нэг цаг хэдэн минутынхаа зарим нь бүр ингээд 2 цаг хэдэн минутынх ч гэдэг юм уу нэлээд урт лайвуудыг бол хийсэн. Би тэгээд яг тэр бүх лайвуудыг нь бол үзсэн, сонссон байгаа. За тэгээд яг түүний дараа од эрт нь өөрөө ч гэсэн бас лайв хийсэн байлээ. Тэгээд тэрийг нь ч бас сонссон. За яг энэ хоёрын энэ лайвуудыг бол ер нь бүгдийг нь сонссон гэж хэлж болно. Гэхдээ яг сүүлд од эрт нэг дахиад нэг лайв хийсэн байсан бохгүй нэг юм күртэгтэйгээ. Тэгэд яг тэр лайвыг нь бол үзэж амжаагүй байжсэн чинь тэр бүх лайвууд бол ингээд устгасан юм уу зөвхөн өөртөө харагдахаар тавьсан юм уу ер нь бол харагдахаар болчихсон байлээ. Тэгэд яг цэгцийн оруулсан лайвууд ч гэсэн яг ингээд хоёр лайваа үлдэнгүүтээ өмнөх хэдийгээ бас ингээд устгасан юм уу зөвхөн өөртөө харагдахаар тавьсан юм ингээд байхгүй байгаа байхгүй юу. Тэгэд юу ч хэдүүлээ ингээд бүр ихнээс нь ярий. Яг энэ лайвуудын яриаг ингээд сонсонгууд бол яг миний хувьд те эмэгтэй хүний хувьд өөрөө жоохон хүүхдтэй хүний хувьд бол маш юм зүрх эмзэглэмээр бол санагдсан. За тэгээ бүр ихнээс нь ярих юм бол энэ хоёр маань 4 жилийн өмнө анх танилцж исэн юм байна. За тэр үеэр нь цэгцийн яг өвөө нас барж таарад тэгээд зэгц өөр яг өвөө эмээр өссөн хүүхд гэж байгаа байхгүй юу. Тэгээ маш юм хүн дээр тусч авч явах үеэр нэг од эрдэнтэй танилцаад удаагүй байгаад хоорондоо ингээд мессенжерээр харилцаж агаад яг тэр үеэр бол ингэж таарч исэн бэлээ. Тэгэд яг лагер дээр бас ингэж нэг удаа ганцаараа ингэж үлдэж таарад тэгэд яг гэрийнх нь ингэж хэлсэн гэж байхгүй. За одоо ингэж өвөөгийнхөө ингэж цулыг өрөөсөн гэж тасалж болохгүй. Тийм болохоор ингэж үлдчихээгээд яг ганцаараа үлдээд яг тэр үед бас ингэж од эрднийг дуудаад одоо ингэж хань болж исэн гэсэн. Тэгэд яг тэр үеэр нөөрт нь ингэж маш том юм цэцгийн баглаа энэ төр бэлгэлээ. Тиймэрхүү ингэж гой процессууд ингэ болж исэн гинэ. Тэгээд яг цэгцээс өмнө од эрдэн болохоор ингэ ихнэр хүүхэдтэй байсан. Тэгээд тэр хүнээс бол салчихсан юм байна л да. Тэгээд яг би ихний амьдралаар ингэ алдсан. Тийм болохоор би ингэ чамааг алдахыг ерөөсөө хүсэхгүй байна. Чи бас ингэ яг юм нэг жоохон бондоор ингээ яг манай ээж шиг санагддаг гэх мэтчлэн иймэрхүү ингээд өгнүүдийг хэлээд тэгээ бүр ингээд яг хэцүү цаг үе дээр нь ч ингэж таарсан учраас бүр ингээд шууд ингээд татагдаад тэгээ энэ хоёр нэг их удаагүй хүүхэдтэй болчихсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг насны хувьд гэх юм бол 10 насны ингээд зөрөөтэй юм билээ. Тэгээд яг эхний жил гарan бол үнэхээр гоё байсан гинэ. Тэгээд яг том охин нь төрөөд удаагүй нөхцөл байдал ингээд эсэргээрээ иргэсэн ингэж бол зэгцэн ярьдаг. За тэрээр яг охин төрөөд удаагүй байхад одоо ингэж гар хүрэлт ингэж ирсэн гэсэн. За үүнээс гадна ар өвөр бас ингэж хүмүүстэй ингэж учиртай болсон. За бүр хоноод үнчүүд явдаг болсон гинэ. Тэгээд энэ болгон дээр нь хэрүүл урал болно, зодон зохион болно. Тэгэд яг цэгц дээр лайвууд дээрээ өөрийг нь хизээ хэрхэн яаж зодж ийсэн гэдгийг бүгднийг ингээд зурган байдлаар бол ингээд харуулад явдаг байгаа. Тэгэд яг нотлох баримтуудаа гэх юм уу тэр зургуудаа харуулж исэн чинь яг тэр ингээд утсан унтраад тэгээд нэг нь ингээд лайв хийж байгаа юм чинь тий одоо ингээд утсан унтраад нэглэгч байхгүй байсан ч гэсэн яриагаа ингээд ярьчаа гэд ингээд цааш нь
өргөжлүүлээд өөрийг нь хэрхэн зодж исэн, хизээ яг ард өрөөр нь яаж явж исэн гэдэг бүх ингээд зүйлүүдийг бол ярьдаг. Тэгээд ингээд зодуулаад бас яг тэрнийхээ дараа ингээд имээ дээрээ очтгоо гэдгийг хүртэл ингээд хэлсэн байгаа. Тэгээд яг нэг бичлэг нас байсан л да. Тэр бичлэг дээр нь болохоор охин нь ингээд имээ нэг хараа ингээд аава ээжийг зодцсон шүү гэж охин нь хэлж байгаа тэр бичлэг нь хүртэл явж илээ. Тэгэд яалтчгүй тэр болгоно ингээ харангуут нь надад л бүр ингээ үнэхээр бол хэцүү санагдсан. Яг энэ хүүхдийнхаа бичлэгийг болохоор өөрийнхөө лайв дээр биш нөгөө мөнх эрдэнтэй хамт хийсэн лайв дээр оруулсан байлээ. Тэгэд яг өөрийнхөө лайв дээр өөрийнхөө тэр нөгөө зодуулсан тэр зургуудаа оруулаад яг хүүхдтэйгээ холбоотой тэр бичлэг ямиг болохоор тэр мөнх эрдэнтэй хамт хийсэн лайв дээр нь бол байсан. Би гэтэн бичлэг дээр оруулахгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл жоо хүүхдийн зүс царай энэ дээр бас ингэ давхар оруулаад бас димээ гэж би бол бодоод байна. За тэгээд эдгээрээс гадна ингээд яг төрснийхөө дараа өөрт нь ямар халамжгүй байсан гэдэг талаараас ярьдаг. За тэгээд уул нь ингээд яг төрөх өрөөнд ингээ хамт орсон юм байна л да. Тэгэл ингээд хийсвэрээр төрсэн юм байл та хоёр удаа хойлонд нь. За тэгээд яг нөгөө хүүхдээ ингээд аваад өөрт нь ингээд туслаад хоол цай хийгээд ирэх юм болов гэсэн чинь зүгээр тэр ингээд өрөөнд нь цаашаараа дунтаад байсан гэж аахгүй. Тэгээд бүр өөрөө ингээ бүр ингээ гайхаад бүр сувлагч нь хүртэл яагаад унтаад байгаа юм бэ? Хүүхдээ хуурайлаараа энэ хүн чинь ингээ баахан юм одоо ойтолтой байгаа ингээ юм хийж болохгүй гэдэг тахтал ерөөсөө тэрийг тоохгүй байсан гинэ. Тэгээд юун тэр төрсний дараа нөгөө гам барих нөгөө шүл мүл тийм юм бол ерөөсөө байдгүй байсан. Аавынх нь ихнэр нь ингээ нөгөө мах татаж өгсөн тулдаа тэргээр ингээ хоол ундаа хийж иддэг байсан гэж бас ярьж илээ. Тэгээд бас төрөөд удаагүй байхад нь ямар хулгаан боо орцсон гэж хэлжсэн гинэ. Тэгээд цэгц өөрөө болохоор ингээд тэ дүнгийн төрөөд удаагүй нэлэх бийтэй байгаа их нэртэй бүр ийм үг хэлж байгаа штэ та хэд ингээд бодтоо уул ингээд монголчууд ч ингээд нэлэх бийтэй хүнийг ингээд гомдоовоо ингээвэ тэгвэ гэдэг үстэй бүр надад бүр тэгж хэлчихсэн гэд бодтоо гэд ярьсан байгаа. За үүнээс гадна ахыхаа одоо айскуулийн одоо тэр нас барсан одоо үйл явдалтаас ингэж цэгцэг одоо буруутгадаг гинэ. За тэр нь яг яагаад вэ гэхээр одоо яг тэр процесс болохоос ингээд жоохон өмнө одоо ингээд айскул тэднийд ингээд ганц 2 хоньё гэд тэгчээд 10 үед ингээд хонц юм байна л да. Тэгээд зэгц одоо энийгээ ч гэсэн өөр ингээд шулуун шударгаар ярьдаг заяа. Тэгснэ тэгээд яг 10 ингээ хончонгууд ингээд нөхөртөөгөө хүүхдүүдтэйгээ л баймаар байсан болохоор ингээд хизээ явах юм бол уул нэг удахгүй гэцтэй гэж бас ингэж хэлчихсэн юм байна л да. Тэгээд энэ процесс нь болоод нэг их удаа гүйн хэд чин гадагшаа яваад скул ч бас ингээ Малайз руу яваад тэгээд тэр үйл явдал ингээ болсон байгаа хгүй. Тэгээд ийм учраас нь ингээд ихнэрээ хүртэл ингэж буруутгадаг гэж бас ярьж илээ. Тэгээд од эрт нь болохоор бас нөгөө ихнэр гэж ярихгүй гэдэг аахгүй. Ягаад гэвэл энэ хоёр ингээд нөгөө хамт амьдарч исэн ч гэсэн аль бие усур ингэж нөгөө гэрэлтэй батлуулаагүй юм байна л да. Тийм болохоор ингээд ихтер гэж хэлэх нь ингээд бас буруу гэх мэтчлэн бас зүйлүүд бас ярьсан байгаа. Тэгээд бас явдал суудлыг нь ярьдаг байгаа. За ингээд яг бага охиноо төрүүлээд 2 сартай байхад нь хүүхэд асрагчтай ингээд хүүхдээ өвөлдөөгээд за ингээд дүг хас хүүхд тэгэж өгөө шүү, ингэж өгөө шүү гэж бүх юмаа зааж өгөөд ингээд салонд хумсаа янзлуулах гээд гарсан гинэ. Тэгэд яг ингээд салонд очиод ингээд хумсаа ингээд янзлуулж захтаа ингээд нөгөө хуцаа гаргаж ирээд камера харсан чинь яг од эртэн тэр хүүхэд асрагчтай ингээд хооронд ингээд хэврэлдээд үнсэлцээд тэр процесс ингээд харсан гэж аахгүй юу. Тэгэд яг тэр лайв дээрээ тэр зургуудын нас ингээд өөрөө харуулдаг. За тэгээд яг бүр тэр хүүхэд асрагчийнхаа насыг нэрийг нь хүртэл хэлдэг байгаа. За тэр охин болохоор 18 настай охин байсан мэлээ. Тэгэд яг ингээд шоконд ороод бүр ингээд гар хөлөнд татаад аригч нь ингээд такси бариад ахаа тэнд ч үгээд бүр ингээд ам нь хүртэл ингээд татсан гэж аахгүй. Тэгэд ахаа тэнд гээд ингээд хаягаа хэлээд надад түргэн дуудаарэ гэд түргэнтэй бараг зэрэгцээд гэртээ оцсон гинэ. Тэгэд гэртээ очоод шууд нөгөө охиныг бол цохоо тавсан гэсэн. Тэгсэн чинь нөхөр нь ингээд өөрийг нь салгасан гэж бас ярьж илээ. Тэгээд хүүхдийнхаа бүр ингээд унтдаг, тоглолтог, хөвтдөг газар яаж тийм юм хийж чадчихна. Бүр нөгөө хүүхэд нь бүр ингээд унтж байгаа штэ гэд тэгэж бас ярьдаг байгаа. За тэгсэн чинь од эрт нь бас өөрөө нэг лайв хийгээд тэр лайвн дээр яг энэ болсон процессыг тайлбарладаг байхгүй юу. Тэгсэн чинь өмнөх ингээд нэг 2 3 хүүхэд тасрагчийг бол өөрөө ингээд голоод ингээд явуулсан. Тэгээд яг тэр 18 настай охин ингээд манай гэрт ирсэн. За ингээд харахад одоо нөгөө нэг кинон дээр гардаг шиг те кинон дээр ингээд нөгөө эрэгтэй нэг хүмүүс ингээд өдөрт ингээд ширээнд ор хөл мүлээ явуулдаг процесс байдаг шүү дээ. Яг тэр процессыг ингэж яриад яг манай гэрт бол тиймэрхүү юм болсон. Тэгээ би манай гэрт бол ингээд одоо яа ороод ирсэн юм байна гэж бол бодсон. Тэгээ тэр охиныг би шалах гэж зүгээр тэр үйлдэлийг хийсэн юм а гэж бол тайлбарлсан байгаа. Тэгэд яг энэ ярианд бүр ингээ Facebook
фэйсбүүкээр дүүрэн яваад хүмүүстэй бүр ингээд одоо ингээд гэртээ нэг хүүхд тасрагчтай болчлоо. Одоо нэг шалгаж үзье да гэх мэтчлэн бичиж байгаа хүмүүс бол маш олон харагдсан. Хүүхэд тасрагч нь болохоор 18 настай үсгээр хэлсэн нэртэй тийм охин байгаа байхгүй юу. Тэгэл бүр яг тэр лайв дээр ингээд бүтэн нэрийг хэлээд ингээд яаж чаддсан бэ те. Би ингээд чамайг хүүхэд тасраа гэж авчирсан болохоос ш миний нөхөртөө ингээд заваараа таа гэд авчираагүй штэ гэж ярьдаг. За тэгээд энэ процессын дараач гэсэн энэ хоёр хоорондоо ингээд уулзаад буудал орсон байлээ гэж бас ярьж илээ. За үүнээсээ гадна энэ охиноос гаднаас уугаар хэлсэн нэртэй охиныг бас ярьж байгаа байхгүй юу. Тэгэл тэр охинтой ингээд айгүй юм холбоотой. За тэнгуүдээ одоо ингэ хамгийн муухай зэв яг тэр яриан дээр байгаа яриаг нь сонссон хамгийн муухай зүйл нь болохоор одоо нөгөө нэг талигач хахын ажил явуулаа шүү дээ. Тэр үеэр хүртэл тэр уутайгаа хамт ингэ 3 хонсон гэж ярьдаг. За үүнээс гадна одоо яг нөгөө нэг талбай дээр ингээл зуул өргөх ёслол болсон шүү дээ тий. Одоо нөгөө нэг талигачд хүндэтгэл үзүүлээд зуул өргөх ёслол болсон. Тэр үеэр ингээд охин нь алгуулсан гэж аахгүй. Тэгээд хайчив яачив ч үгүй бөө юм болоод хайгаад тэгсэн чинь CEO-гээс ингээд охиныг ингээд нэг залуухан охин бас ингээд хөтлөөд гараад ирсэн гинэ. Нэг юм урт үстэй чоолоктой охин байсан гэдэг аахгүй. Тэгээ хөтлөөд гараад ирэхээр нөгөө миний охин дэс юм уу. За энэ хөөрхөн анатагаа хамт ээж нь тийш ингээд юм хийгээд ирээгээд ингээд хамтд нь ингээд үлдээгээд явсан юм байна л да. Тэгээд дараа нь ингээд харсан чинь тэр хүүхдийг навж явсан эмэгтэй нь одоо тэр нөхөртэй нь одоо нөгөө юм харилцаатай байсан гинэ. Тэгэд энэ талаар хүртэл өөрөө ингэж ярьсан бэлээ манайхан. Тэгэд энэ хэдийг яриад юм урт ингэж лайвууд хийж байгаа штэ тий. Тэгэд маргааш нь дахиад лайв хийсэн. Яагаад тэр лайвуудыг хийсэн бэ гэхэлэр би ингэж өчигдөр шөнө ингээ унтаж чадсангүй. Яагаад гэвэл ингээ шүнжэнгөө миний утас дуураад унтсангүй гэд тэгээд нөгөө болон үүнэр ингээд бахан залгсан гинэ бахан дугааруудаас. Тэгээд яг тэрийг нас ингээд рекорд хийгээд авцсан юм байл л дээ. Тэгээд тэрийг яг сонсодог байхгүй юу. Тэгсэн чинь тэр 18 настай хүүхэд тасрагч болохоор та ингээд яагаад миний зургийг ингээд олон нийтэд ингээд задлж байгаа юм бэ? Яагаад ингэж байгаа юм бэ? Гэд одоо нүг бурууга хүлээх гэхээс илүүтэйгээр бүр ингээд өөрийг нь ярьсанд нь бүр ингээд айгүйх дайраад ууралж байгаа тим рекорд бол байсан. За тэнгуүтээ танаа нөхөр чинь ингээд надаар тогтохгүй штэ. Зөвхөн би л ингээд одоо юу гэдэг ингээд орооцолсон эмхтэй биш штэ гэд бүр тиймэрхүү байдлаар бол дайрсан байлээ. За нөгөө болохоор бүр ингээд сохтуу залгасан байгаа байхгүй юу. Тэгээ тэр сохтуу байхад нь одоо тэр нөхөр нь бас ингээд цаана байгаанаас ингэж сонсогдсон байлээ. Болохоор ингээд сохтуу залгаад за тэнгуүтээ бас юу лээ бүр ингээд 9 шүдийн хараал үгээр гэмэгээр ингээд дуудаад тэгсэн бэлээ. Тэгээ тэрийг нас ингээд рекорд хийгээд авцсан бэлээ. За үүнээс гадна одоо бас тэр уугийн ээж нь те би одоо ингэж одоо нэрээ мөнгө төгрөөр зодоод ч хамаагүй одоо ингэ цагтаа шүүхээр явна. Тэгээд охиныхоо нэр төргийг сэргээлгэд мэргэлгэн гэдээ бас ингэж цэгц рүү бас ингэ дайраад байгаа гэж бас ярьж илээ. Тэгээд ингэ зодуулаад юм хүчирхийлэл үйлдүүлчихэд яг ингэ цагдаад ингэ дуудаж исэн юм уу гэвэл юудсан нэг хэд удаа цагдаа дуудаж исэн гэсэн. Тэгээд нэг удаа бүр ингэ тэр асуудал нь хүндрээд бүр ингэ шүүхээр ороод ингэ ер нь бол хориулж исэн гэж аахгүй. 7 хоног бол суусан гэсэн. За тэгээд тэн дээр болохоор ингээд яг цагдаад ингээд дуудлага өгөөд бүр ингээд хүндэрчин гэж бодоагүй юм байна л да. Тэгсэн чинь тэр нь бүр ингээд цаашаа хүндрээд бүр шүүхээр ороо. Тэгээ шүүгчээс хүртэл гуйсан гэж аахгүй. За би ингээд яа ингээд гомдлгүй одоо ингээд юугаа ингээд гомдлоо татаад авчиа гэсэн чинь шүүгч нь та ингээд шүүхийг одоо юм тоглоом гэж бодоо юу гэснээр 7 хоног бол хорьсон гэж бас өөрөө ингээд ярьж илээ. За үүнээс гадна бас юу нэг ингээд цагдаад ингээд дууддаг байсан. За тэнгуүтээ бас хин од эртэн одоо хэнийг цэгцийг бас ингээ 108 дуудаж өгчээсэн гинэ. Яг л ингээ хэрүүл урал болол бөө юм ингээ болгонгууд энэ одоо ингээ хүүхд айлгсан гэд хүүхдийн хүчээр хэлэлгээд 108-аас дуудаж исэн гэж хэлээ. Тэгээд од эрдний лайв дээр яг юу гэж яригддаг вэ гэхлээр одоо ингээ наад хүн чи өөрөө хартай, өөрөөс нь болдог, өөрөө бүр ингээ мэдрэл муутай юм шиг харддаг гэж одоо яриад байгаа байхгүй. Тэгээд яг өмнөх нөгөө хүүхдийнх нь ээжтэй хүртэл ингэж айгүй харддаг байсан гэх мэтчлэн ярьдаг. За тэнгуүд яг тэр хүүхдийнх нь ээжийнх нь тал дээр болохоор зих зүгөөж хэлдэг вэ гэхлээр одоо ингэж хэдий салсан ч гэсэндээ те 7 хоногт ингэж нэгээс 2 удаа залгадаг гинэ. Тэр одоо нөгөө хүүгийнх нь ээж нь буюу хамгийн ихний ихнэр нь нэгээс 2 удаа ингэж залгадаг. За тэнгуүд ингэж гадагшаа татгшаа ингэж явангууд нь ингэж бас ингэж байнгын юм хум бичдэг. Тэгснэ бид 3 нь хайртай шүү гэж хүртэл хэлдэг гинэ. Яагаад бид 3 гэсэн бэ гэхлээр тэр эмэгтэй нас одоо энэ од эрднээс өмнө нэг хүүхэдтэй гэж байгаа байхгүй.
Тэгээд одоо өөрийнх нь нэг хүүхдтэйгаа тэгээд яг нөгөө од эрдний хүүхдтэйгаа тэгээ өөрөө байгаа гэд гуруулаа байгаа. Тэгээд бид гурав нь хайртай шүү гэж хүртэл бичдэг гинэ. Ийм учраас нь ингэж одоо уурлаж харддгийн хувьд бол харддаг байсан маа гэдгээ ол өөрөө бас ингэж хэлсэн байгаа. За бас од эрдэнэ болохоор одоо ингэж цэгцэг болохоор ингэж эмээгээ зоддог байсан. Наа чи айгүй юм хартай байсан. Ер нь бол ингэж өөрөөс нь болсон. За тэнгуүдээ би бол нэг их ингэж зодж байгаагүй. Намайг бүр ингэж амар хүчирхийлэгч гэж яриад байна. Би бол тийм хүчирхийлэгч биш ээ гэд. Тэнгуүдээ наад хүний чинь би энэ одоо ингэ баг жоохон ингэ хүрхээр л ингээд хөхөрдөг аюу юм эмзэг арьстай гэж тайлбарлаж илээ. Тэгээд од эрдэн болохоор яг өөрийнхөө тэр лайв дээрээ одоо ингээд цэгцийн талаар яриад тэнгуүтээ ингээд хүүхэд битээр ингээд бүр ингээд 4 хоног мөн ингээд орхиод явцдаг байсан. Хүүхдээ хөхүүлэхгүй ингээд орхиод явцдаг байсан. Наад хүн чи өөрөө их цэгцийн юмтай гэх мэтчлэн ингээд ярьдаг байгаа. За бас одоо ингээд өөрөө ингээд цэгцийн юмтайг аав нь хүртэл хэлдэг. Ингээд ээж нь ингээд жоон цэгцийн юмтай байсан ба тэр манай охинд ингээд өвлөгдсөн юм шиг байлээ гэж аав нь хүртэл хэлж ийсэн. Тэгээд эмээгээ наад чинь зодж исэн айгүй ингээд мэдрэл муутай юм шиг хартай гих мэтчлэн иймэрхүү зүйлүүдийг бол ярьсан байгаа. За бас нэг удаа нөгөө нэг Америк явцсан ингээд клип ингээд хийсэн байхад нь ингээд видео кол хийнгүүтээ ингээд хүүхдээ бос мөн авш минь ингээд аавч тийм ингээд хүүхнүүдтэй зугаацаа явж бос мөн авш минь ингээд миний ингээд бяцхан охиныг тэр бяцхан зүрхийг ингэж өвтгөж исэн. Бяцхан зүрх рүү айгүй ингэж дайрдаг байсан гэх мэтчлэн бас ярьдаг байхгүй юу. Яг энэ Америк явсан талаар нь хин зих зас яг лайв дээр ярьдаг байхгүй юу. Гэтэ од эрдэн ингэж ярьсан энэний тайлбар нь юм а гэдэг байдлаар биш. Зүгээр ингэж яг лайв дээр ингэж яриад юу нь бол ингэж таарчихсан заяа. Тэн дээр яг юу гэж ярьдаг вэ гэхэлэр бас нэг удаа ингэж зодуулаад гэр бүлийн хүчирхийлэл болоод яг цагдаа дуудсан гинэ. Тэгээд яг энэ хэрэгэн цагдаа дээр байж хаад дундах нь од эрднийг одоо тэр Америк руу явуулсан гэж аахгүй. Тэгэд Америк руу яваад клип нэ тэрэ хийгээд имерхүү бол болсон гэж бол ярьдаг. За тэгээд ер нь л ийш тийшээ ухаарал энэ тэнд тэр байгаа газраа л ер нь бол нэг юм асуудал үүсгэдэг гэх юм уу. Ямар нэг ингээд эмэгтэй хүнтэй нэр холбогддог байсан гэж бол зэгцэн ярьдаг байгаа. За үүнээс гадна бас од эрдэн тэр лайв дээр болохоор одоо энэ хүн ингээл амар зодуулдаг байсан гэж ингээ хүчирхийлүүлдэг байсан гэж 4 жил бүр ингээл айгүйх зодуулаад байдаг байсан байна энэ хүн. Одоо ингээд ийм юм яриад ах юм. Тэгээд ингээд яг гой сайхан цаг үе ярихгүй ингэж одоо турк авч явсан, ингэж ийш авч явж исэн, ингэж бид нар гэр бүлээрээ ийш явж исэн гэл яг тэр зургууд ингээл харуулдаг байхгүй. Уул энэ хүний чинь ингээл ийш ингээл айгүйх авч явдаг байсан. Энэ болгоно ярихгүй байгаа мөртлөө ингээл хүчирхийлэл байдаг байсан гэдгээ яриад ах юм гэх мэтчлэн тэр лайв дээр ярьдаг. Тэгээд тэр лайв болохоор ингээд шүн хийсэн бохгүй юу. Тэгээ хүмүүс бүр ингээд гол юм яриач мараач гэл тэгэл ер нь тэр комментууд нэгээд яалтчгүй хин рүү од эрдэнэ рүү маш их юм дайрсан тийм комментууд бол байсан. За тэгээд хамгийн гол одоо яг яагаад энэ шүглийг үлээх болсон бэ гэдэг асуулт гарч ирж байгаа шүү дээ. Яг яагаад гэсэн чинь одоо ингээд одоо энэ од эрдэнэ чинь 40 настай шүү дээ. Тэнгүүд ингээд 18-тай, 20-тай, 25-тай гэл баах юм охтуудтай ингээд холбогдоод байгаа шүү дээ. За тэнгүүд яг тэр охтуудад бас ингээд сануулгыг хүссэн гинэ. Одоо ийм охтуудтай холбогдоод байгаа учраас ер нь наад хүн чинь дуу хүн нь ийм хүн шүү гэдгийг сануулгыг хүссэн юм аа. За тэгээд тэр өмнөх X-эн ч гэсэнтэй те надад яг энэ хүн чинь ийм шүү гэд хилцсэн байсан бол би магадгүй энэ сонголтыг хийхгүй байсан штэ. Одоо ингээд эмгтээчүүдтэй хайртай бай, ийм байлтаа гэдэг уриалгыг хэлж илээ. За бас ер нь энэ эмгтээ одоо дүүнэртэй гэх юм уу одоо юм анхааруулга сануулга болох гэж ингэж шүгэл үлээсэн гэдгийг ол хэлдэг ээ. Бас яг энэ лайв хийхээс өмнө нэг юм процесс болсон юм байна л да. Тэр нь болохоор яг энэ хоёр чинь ингээд яг 9 сард салаад за тэгээд яг од эрдэнэ одоо нөхдүүдтэй болон хүүхдийнхаа ээжд одоо ингээд байр түрээсэлж өгөөд яг 6 сараар нь төлбөрийн ингээд төлөв байр түрээсэлж өгсөн юм байна л да. За тэгээд гэсэн чинь яг сая од эрдэнэ ингээд өөрийнхөө дэлгүүрээ нээгээд тэгээд зэгц ч гэсэн ингээд дэлгүүрээ нээсэн юм чинь бас ингээд охтууд нь ч гэсэн ингээд аавыгаа санаж ааваа гэдээсэн болохоор нь ядаж ингээ хүүхдүүдтэй нас уулзуулаагээ тэр дэлгүүрт нь оцсон гинэ. Тэгсэн чинь од эрдэнэд ингээд нэг юм том ингээд цэцгийн баглаа тийм бэлэг ирсэн гэж аахгүй юу. Тэг яг тэр ингээ бэлгийн яг юу эсэнч гэж ингээд нэг ингээд тоогоогүй хараагүй байж хахад нь ингээд нэг юм цахаа шиг ч юм уу нэг юм ингээ уушгуудаа өө миний хайртай хүнээс юм бэлэг ирсэн байна гэж хэлсэн гинэ. Тэгсэн чинь шууд ингээд цэцгийн ингээд дургуун хүрээд ингээд тэр цэцгийг ингээд аваа шитцсэн гэж аахгүй. Тэгсэн чинь шууд од эрдэнэ өшөглөөд ер нь л ингээд одоо битэн дахиад ингээд хүчирхийлэл бол үүлсэн байлээ. Хөл рүү ингээд төшөглөөд хөл нь ингээд хөрсөн байгаа хгүй юу. Тэгснэ хамгийн муухай нь од эрдэнэ яг тэр бичлэгийг ингээд аваад одоо тэр чинь мэдээч ингээд задуулаад одоо тэр процесс ингээд боломж угаас эмхтэн уурлаа шүү дээ. Тэгсэн чинь тэр бичлэгийг аваад өөрөө сторид оруулсан байгаа хгүй юу.
Тэгснэ чи ингээд яв зайл ПМ гэдэг ингээд хараал үгээр хэлсэн заяа. Тэгээд тэр нас яг мөнх эрдний лайв дээр бас гарч ирсэн шүү манайха. Тэгээд яг тэр процесс ингээд болоо. Тэгээ үнэхээр ингээд өөрийг ингээд доромжлоод бүр ингээд тэ зодоод хүчээр хилэл үүлдээд охтуудынхаа нүдэн дээр хүртэл зөндөө олоод ингээд зодож модчихсэн болохоор бүр ингээд дургуун хүрээд тэгээд ингээд яг шүүгэл хүлээж олё хэлсэн юм бэлээ. Тэгэд энэ бол яалтч юм маш их зориг тэ маш их айцсаас явж байгаа гэж бодож ин. Тэгээд өөрөө ч гэсэн энийгээ тэр лайв дээр бол хэлсэн байгаа. Одоо тэгээд яг энэ хоёртой холбоотой ийм бичлэгүүд юмнууд Facebook дээр бүр маш их явж байна. За тэгснэ хүмүүс бүр ингээд нөгөө дуучин дэгээ бас хэнийг солонгоо хашт ингэж гаргаж ирээл те. Одоо ингэж ядаж ах маань ингэж юу гэдэг хүүхэд асарчтай янз бүрийн асуудал үүсэж байгаагүй гэдэг юмнуудыг гаргаж ирсэн байлээ. За бас нөгөө нэг уу байгаа штт те. Хүртэл ингэ нэр холбогдоод байсан уу байгаа гэснээ уугийн бас ингэж зураг бичлэгнүүд бас гарч ирсэн байлээ. За тэгэд уу болохоор ингээд битээр ингээд найзууд эцтэй чинь их нэртэй хэлээч гэж од эртэнд хэлсэн мөртлөө ингээд хооронд ингээд тэрвэрэд баг ингээд үнсэж байгаа тэр бичлэг нь хүртэл тавигдсан бэлээ. Тэгэд яалтчгүй нотлох баримтууднаас ингэж гарч ирсэн л байгаа юм бэлээ л те. За тэгээд үүн дээр нь бас нэг юм байна заяа. Энэ Монгол AI гэдэг байгаа энэ пэйж одоо бүр болоосоо би бүр болоосоо гэд би бүр аль дээрээс хойш болоосоо л гэж бодож исэн. 16 настай охины хэрэг дээр хүртэлтэй ээжийг ингэж оруулж ирээл охинтой ингэж тэрвэрлэж байгаа юм шиг юм оруулаад эхэлж исэн. Наараа дээр ч тэгж оруулсан байсан. Тэснэ одоо бүр энэ асуудал дээр одоо энэ гэр бүлийг оролцсон байгаа хгүй тэгснэ ийм хөөрхөн гэр бүл юу гэж салж байдаг юм чи гэж ах шиг тийм ингээд бүр гарчигтай заяа би бүр эдийнхийг бүр үнэхээр болоосоо гэж бодож байна. Ямар ч юм этик ёс зүй одоо юу гэдэг те тийм одоо хүндлэл юм алга зүгээр л нэг юм хандлт авах зорилготой. Тэгэд энэ группүүд дээр байгаа энэ пэйжийн талаарх хүмүүсийн яриад байгаа зүйл нь болохоор ийм юу лээ яг юм олон танилуудын хамиг аюу гой хийж өгдөг. Яг ингээд нөгөө хүмүүсээс мөнгөний аваад хийсэн зураг ингэж яадаг гэнэ юм алтаатай хийждэг гэнэ. Бүр зарим зураг нь ингээд нэг хүн дээр ингээд 6 юм хуруу муруутай байдаг гэж аахгүй. Тэгэд энэ 6 хуруутай байна янзлаад өгөөч гэх тэнгүүд уртаас нь ингээд хэрэлдээд нөгөө хүмүүсээ блоклчдаг. Бүр тийм юм зөндөө байлээ заяа. Би тэгээд энийг бүр аль дээр харсан. Тэгээд угаасаа энд ингээд нөгөө нотлох баримттай тэг хүмүүсийн тэр юутай нь хэлсэн үг мөхтэй нь оруулчнаа бүр энэ пэйж бүр үнэхээр болоосоо гэж бодож байна. Тэгээд энэ үйл явдал дээр бас солонгон ааштаас өөрийнхөө одоо үзэл бодлыг илэрхийлээд пост оруулсан байлээ. За үүн дээр болохоор энэ хоёр хүүхдийнхээ хийг доромжилж лайв хийж байгаа хүнс үг яг нэг хүний өрөөсөн дугуй мэт санагдчихлаа. Шившгүүд сэтгцийн хурц эмгэг ухаанаа уландаа гიშгсэн ой гутам навшнууд өөр хүүхдээ боддгоо гэдэг заахгүй юу. Одоо энэ үйл явдал ингээ бөө юм бол ингээ яригдчихэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь би ингээд юулаа гадуур явж хаад X тэгээд таарлаа гэснэ X-тэй би ингээд зоддог байсан юм уу? Би ингээд амар хүчирхийлдэг байсан юм уу тийм ээ гэд. Тэсэн чинь нөгөө эмэгтэй нь үгүй шүү дээ. Ерөөсөө тэгж зоддож хүчирхийлдэггүй байсан. Тэрийг story хийгээд тэгээд хүмүүс тэрийг нүг рекорд хийгээд авцсан. Тэгээд энэ ингээд Facebook дээр маш их явж байна. Тэгэд ер нь бол энэ хоёр хүний аль альныхын лайвыг тэг хүмүүс ингээд катлал Facebook дээр бүр маш их оруулж байгаа. Одоо бараг reel болгон дээр л энэ хоёрын тэр ингэж гарч ирээд байгаа. Тэгээд Facebook ашигладаг хүмүүс маань бүгдээрээ мэдж байгаа байх гэж бодож байна. Тэгээд яг энэ асуудалтай холбоотой сүүлд ярих юм нь юу вэ гэхээр мөнх эрдний тэр лайв яагаад мөнх эрдэнтэй хамт ингээд лайв хийсэн бэ гэхлээр одоо нүг цэгц ингээд лайв хийж байгаа шүү дээ тий. Тэсэн чинь мөнх эрдэнд болохоор эмэгтэйчүүдээ хайрлаа хэржүүдээ гэдэг тийм гарчигтай ингээд лайв бас хийсэн байгаа байхгүй юу. Тэгэл яг тэрэн дээрээ энэ асуудлын талаар ярьсан юм шиг байна. Би гэтээ тэрийг үзээгүй. Тэгсэн чинь тэр доор нь од эрдэнэ ингээд баах юм битцсэн байлээ. Тэгэл хоёулаастаа таарна маарна гэх мэтчлэн ингээд янз бүрийн битцсэн байгаа байхгүй. Тэгэл мөнх эрдэнэ би бол өстой чамаас айхгүй шүү гэд. Тэгэл яг эхнэр нь өөрөө бас ингээд холбогдоод надаа ингээд туслаач ээ гэд холбогдоод тэгээд энэ хоёр хамт ингэж лайв хийж ярьсан юм байлээ. Тэгээд мөнх эрдэнэ болохоор одоо тэр лайв дээр бас ингээд ярьж байгаа байхгүй юу. Чистэ эмхтэн үнд ингээд химбэ мэмбэ гэх байдлаар ингээд ярьж илээ. Тэгээд бас урт нь 2 удаа хүн хутгалж исэн хэрэг ч гэсэн гаргаж ирж ярьсан байлээ. Тэгэд нэг хутгалуулсан хүн болохоор Руки гинэ. Дуучин Рукиг хутгалж хийсэн. Тэгээд тэр нь сайтууд дээр ч гэсэн орж исэн юм байна. Тэгээд дараагийн хүн хутгалсан асуудал нь одоо ингээд цагтаа дээр явж байгаа гэсэн. Тэгээд яг зэгц энэ болгоныг өөрөө ярьж илээ. Тэгээд өөрөө ч гэсэн ингээд хоёр жоохон охинтой хүн тэгээд ер нь бол ингээд нөгөө хүүхдүүдэд бодоод хамт амьдрэх гэдэг шийдвэр гаргаадсэн чинь тэр нь тийм зөв шийдвэр биш байсан юм байна. Одоо ингээд ойлгосон. Тэгээд одоо надад ингээд хууль цагдаагийнхан туслаач ээ. Яг үндэ би бол энэ хүнээс айж энэ хүн ч ингээд уртан ч гэсэн иймэрхүү хэрэг хийж исэн хүн тэгэхээр хизээч ингээд намайг ирээд одоо алчиж маадгүй би бол үндэ айж ийна. Саяас ингээд эхнэрээ ингээд хүнээс зөндөө амар хэрэгүүд гарсан. Тийм болохоор одоо намайг ингээд хамгаалаач ээ гэж дуурч эхлээд байгаа юм бэлээ. За тэгээд яг од
эрдний хувьд гэх юм бол өөрийнхөө оруулсан тэр лайв их нэртэйгээ ингээ холбоотой оруулсан пост юмнуудаа бүгднийг устгасан ч юм уу ингээд зөвхөн өөртөө харагдахаар тавьсан билээ. Одоо бид нарт бол харагдахгүй лээ. Цэгцийн хувьд ч гэсэндээ одоо ингээд яг 2 лайваа үлдээгээд бусад лайвуудаа ч гэсэн одоо ингэж харагдахааргүй тавьсан байлээ. Хамгийн сүүлд ярих сэдэв маань Норгийн одоо захирал Норгийг үүсгэн байгуулсан улмаа хутгалуулсан байлээ. За тэгээд энэ нь болохоор бас ингээд бүү юм болсон. За тэгээд юусэн тэр сториг ингээд харсан чинь яасан баахгүй. Ер нь л ингээд найзуудтайгаа гарч одоо үүдээ найзынхаа төрсөдрийг тэмдэглэж явж хагаад яг тэр шөнөн тийм асуудал бол болсон байсан. За үүнээс нь хамаарад яг маргааш нь ямар пост орсон бэ гэхэлэр нэг эмэгтэй нэг пост орсон баахгүй. Тэгснэ айлын гэрч шөнөөр дайрч ороод айлын эхнэрийн одоо зохиод хутгалуулсан гэдэг утгатай пост бол ингээд ороод бүүн бас юм сенсац болоод явсан. За тэгсэн чинь улмаа яг 2 өдрийн өмнө өөрөө яг Facebook дээр нэгэн одоо энэ талаараа юм пост оруулсан байгаа хгүй. Үүн дээрээ болохоор за сэтгэлийн хүчээр даван штэ гэд хэлж байгаа. За тэгээд хамгийн эхлээд болохоор би уулын дугаарч та нарын бахыг хангахгүй гэдэг. За ийм зүйлийг ингээд эхэндээ тавьдсан байгаа. За хоёр дахьт нь болохоор одоо энэ асуудал бол надад ингээд тийм амар хүн юм шиг санагдахгүй байна. Яагаад гэвэл би найз охиноо өөд болоход энээс хэд дахин ингээд өвдөлтийг ингээд мэдэрч ийсэн гэдэг зүйлийг бичсэн байсан. За гуравт нь болохоор ер нь та нар юм л бол ингээд найз охины маань яриха болоо малнуудаа гэж аахгүй. За би үүнтэй нас үнэхээр санал нийлж байгаа. Яагаад гэвэл тэр найз охиных нь одоо хар гэрх юм багч тээ. Аав ээж ах дүү найзууд байгаа. За тэгээд тэр болгоны чи ингээд харахаар тэр хүмүүст ингээд ямар хэцүү байгаа болоо одоо тэрийг болооч ээ гэд ингээд битсэн байлээ. За дөрөвт нь надад тохиолдсон явдлыг элдв янзаар уус төржүүлэх гээд хэрэггүй. Юу ч тодорхой болоогүй байна. Юун ч надад зодолтоод байсан талууд чинь бүгд надад дургүй. Би алинтай ч хамаагүй. Би ямар нэгэн хэрэг хийсэн айл руу дайрч орсон бол аль нь хамгийн түрүүнд намайг дутаа аргагүй хорчих эрх мэдэлтэй улсаа. За тэгээд тавт нь болохоор сэтгэлийн хүчээрч гэж зүгээр физикал яшаагаас болоод ингээд эхэлж эхлэе. Үнэндээ сайн эмч суулгч нарын хүчинд давж байна гэд ийм постыг оруулсан бэлээ. Тэгэхээр одоо ингэ яг юу ч тодорхой болоогүй те яг энэ улс төрийн зорилготой мүү үгүй мүү гэдэг нэг тодорхой болоогүй байгаа. Гэхдээ яг ингээд улмаа хутгалууллаа гэдэг нийтлэл мэдээлүүд ингээд сайтууд дээр гараад эхэлсэн чинь хүмүүс угаасаа шууд уус төртэй холбож ойлгосон. Тэрээр яалтч нэг өмнөх засгийн газрыг огцруулах одоо тэр юун дээр нэлээд ингэж дугуйч гарч ирж ирсэн шүү дээ тий. За манайхан өнөөдрийн бичлэгээ энэ хүргээд дуусгая. Тэгээд яг нөгөө мөнх эрдэнэтрийн лайв дахиж гарч ирээд тэгээд та нарт нэгдсэн мэдээлэл өгчигээд бүгдийг ингээд нөгөө өөрөө сонсож суусаар байтал бүр ингээд шүн олоод тэгээд хажуугаар нь охиноо хүлээд ингэсээр ад бүр үүр сайтал суучлаа. Одоо бүр миний утас пэд ингээд бүр бүх юм унтарч ийн. Бүр ихний гэрэл маань ч гэсэн унтраад эхэлсэн байна. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг үзээ энэ хүргээд дуусгая. Та хэд маань энэ хүртэл үзсэн бол заавал лайка дараарай. За тэгээд subscribe дараагүй байгаа бол заавал subscribe дараарай. За тэгээд энэ талаа Facebook пэйж оруулъя. Энэ талаа Instagram оруулъя. Та хэд маань орч таарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая хөрхөн хүмүүс минь баяртай.